Ардын турш Баварын соёлыг алдаршуулсан Мюнхний шар айраг, үед амьдсан уламжлал, төс чанарын баталгаа, баялаг Герман амт, Oktoberfest-ийн нүүр царай, сүд тэмдэг, уруухан шингэсэн Paul Lenner. Зяасан байцгаана уу? Jogo Bonito Show podcast-ийн 4-р хөдлөлт 6 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар цэнгэл дээр бичихнэ. За яах маань яралтай ажиллах учраас боломж байсангүй. За цэнгэлэр юу байна? Хөлбөмбөг шгшээ ер нь шгшөөгөөдийн цугларалтын үеэр хөлбөмбөг хэр үзэж байна. За ингээд мэдээж одоо амралтын өдөр дээр тоглолт үзэж байгаа тийм ээ. Яг бүтэн тоглолт болол бараг л үлдсэнгүү дээ. Яг хоо хэд хэдэн тоглолтыг нөгөө нэг жоохон гүйлгэж бодлол одоо үзлээ. Тэг яг хоо мэдээж нөгөө нэг одоо ямар ус ирэх яави хаана юу болов гэдэг талаар л яг нөгөө нэг төрөл бүрийн их сурвалжуудаас яг унших тий. Тэгээд одоо мэдээж нөгөө нэг тоймод бол бүгд орчиж байгаа шүү дээ. Янз янзын хайлайтсууд тий. Тэдрийг бол харлаа. Тэг яг ганц нэг онцлог зүйлсүүдийг бол олж харлаа. Тий. Тэрнээс яг бүгдийг нь бол ингэж бүтэн харж яг нөгөө нэг араас нь юу болов яави гэж одоо амжихгүй л байгаа тий. Тэгж одоо амждаг хүн тэр нь амждаг одоо тийм том одоо студич тий байхгүй болоод тах шиг шүү дээ. Асар олон тоглолт болж байгаа учраас. Тийм. Тэгээд шгшөөгөөдийн юу нэрэ шгшөөгөөд гэснээс 26 оноос эхлээд юугаас одоо FIFA-гаас л өөрчлөлт гаргасан тийм ээ. Сая зарласан шгшөөгөөдийн цугларалт бол жоохон өөр болж байгаа юм л. Тэрнэр чиний сэтгэлийг сонсоё гэж бодчихсон. Манай сонсогчдод бас санал сэтгэл сонирхолтой байж магадгүй. Одоо ингэж байгаа шүү дээ. 9, 10, 11 сард дунд нь одоо 2-7 хоногор шоудын цугларалт явдаг. За энийг болиулаад юу яаж байгаа юм бэ? 9 сарын сүүл 10 сарын эхийг оруулаад 3-7 хоног шууд завсралдаг болж байгаа. Тэгээд тэр 3-7 хоногтой шгшөө багууд онлайн хувьд бол 4 тоглолт хийх боломжтой. Мэдээж бүгд 4 хийхгүй л байна. Гэхдээ 4 хийх боломжтой болж байгаа юм. Энэ тал дээр юу гэж нэг мөсөн одоо 4 тоглолт гэж шүү дээ, тийм. Тэгээд юу л 11 сарынхан тэгээ байна гэлөө. Би бол тэгж ойлгоод байгаа. 9 сарын сүүл 10 сарын эхэнд нийлээд шууд нэг байна. 11 сар байх үгүйг бол би яагаагүй. Яашаа тавьчих баярлаа. За баярлалаа. Тийм. 11 сар харин тэр зүгээр 9-10 сарыг одоо нийлүүлж байгаа нь бол бас зүгээр юм болов уу санагдсан шүү дээ. Нөгөө нэг ягаад вэ гэхээр 8 сар эхлээд за нэг 3-7 хоног орчим явснаа шууд завсарлуулцдаг шүү дээ тий. Тэрийг бол одоо ингэж нөгөө нэг юу яаж байгаа. Одоо 9 сарын сүүлэхээр дахиад нэг лиг эхлээд 6-7 хоног одоо тоглолт явчихна гэсэн үг. Тэрний дараа ингээд бас завсарлуулж байгаа нь бол бас байж болохоор санагдсан шүү дээ. Одоо 2 удаа ингээд нийлүүлээ явчихаар яг 2-7 хоног гэхээс илүүтэйгээр нэг 10 хоног завсарлуулаад байгаа юм уу? Одоо нэг клубүүдийн одоо тоглолтуудыг. Яг нөгөө break make нөгөө бэлтгэн бэлтгэлийн мань ороод бараг 2-7 хоног. Тийм. Одоо ингээд зарим тоглогчид бол нөгөө нэгд өдрийн шгшээ баг руу очиж нэгдэнгүүтээ дараа 7 хоногийнх нь 4-р өдөр мөдрийн ч юм уу буцаад клубт ирчихэж байгаа байхгүй. Яг тэгээ бодох юм бол нэг 10 хоног байгаад байгаа. Тэрийг нөгөө нэг яг 2-10 хоног нийлүүлээ нэг 20 хоног болгоно гэд тэ. Тэгээ нөгөө нэг завсарлах хугацаа бол клубын хөлбөмбөг бол 14 хоногор завсарлаж байгаа гэсэн үг шүү дээ тий. Бүтэн санд нь одоо завсарлаа дараа 7 хоногийнх нь дараагийн 7 хоног хагас өдрийн нэхэд тэгэхээр нөгөө 2 удаагийн завсарлага нийлээ 28 хоног бол байгаад байгаа багасгах гэсэн юмнууд харагдаад лээ тий. Бид тэр 11 сараар байх хэсгийг нас яасангүй. Тэгээ бүр юу байгаадсэн шүү дээ. Бүр хаврынхаа ч гэсэн дахиад одоо өөрчилж магадгүй тэр гэсэн байгаадсэн шүү дээ. За ийм юм байна. Одоо Премьер Лигээр зүгээр жишээ авахад 26 оны 9 сарын 19-20-ны амралтын өдрүүдээр Премьер Лиг тоглоод шгшөөгөөдийн цугларалт явангуудаа Премьер Лиг 26 оны 10 сарын 10-11-ний амралтын өдрөөр эргэж ирэх нь. Тэгэхээр ер нь бол 20 хоног гэсэн үг болж байна тий. Тэгээ 11 сарынх бол хിവэрээ юм байна. Тэгээд 9-10 сарынхыг л одоо нийлүүлж нэг болгож байгаа юм байна л да. Тэгээд энэ хуваар бол FIFA-гийн гаргасан энэ хуваар дор хаяж 30 он тусдал юм байна. 26, 27, 29, 29, 30 гэдэг. Тийм болж байгаа маань. Тэгээд тэр 9 сарын сүүл 10 сарын ихээр явж байгаа шоудын цуглалтаар 4 тоглолт хийх боломжтой. Тэгээ 11 сард 2 тоглолт хийх боломжтой байна. Ингэж бол хуваарлагдаж байгаа маань. Тэнгүүд
Одоо 20 хоног клубын хөлбөмбөгөөгөөд хүмүүс бас хөлбөмбөс нэлээд баг хүнд ирэх. Одоо баг саран цаашаа гэхдээ бас нэлээд 7 хоног хөлбөмбөг байна тийм. Нөгөө нэг шигшаа багууд нэг их тоглодгоо газруудад яг тийх гээд байгаа. Одоо жишээ нь Монголд болол одоо манай шигшаа баг яг тэр үеэр одоо тоглосон аюу эргэцээтэй шүү дээ тийм ээ. Яг тэр үеэр бол ингээд сурж байгаа нь жоохон бидэрт болж байгаа хэцүү. Мэдээж нөгөө нэг шигшээ багууд нь одоо байнгын тогтмол тоглодог одоо газрууд байгаа шүү дээ тий. Тэдэрт бол харьцангуй гайгүй одоо нөлөө нь бол бага байна гэж одоо бодоод байгаа шүү дээ. Тэг ач холбогдол өндөртэй тоглолт хийж байгаа улсууд бол гоё байгаа. Ач холбогдол багтай гэх юм бол одоо жишээ нь Англи байна л да. Саяны юунуудын шигшээ хуудны цуглалтын үн дээр л Англи дээр яг мэдээж Кейн гоё тоглож байгаа гэдэг ч юм уу тийм хүзүүлэл байгаа тий. Адам Мортон дуудагцсан тоглох сэдв байгаа. Гэхдээ ерөнхийдөө харахад бол Англи бол Европч юу дэлхийн аврагч юу ирэхээ амархан авчаад байдаг тийм ээ. Тэгээд шигшөөгийн тийм шоуг бол одоо нөгөө нэг өмнө нь урьдчилан шатнд их гоё тоглож байгаа яг том тэмцээндээ янз бүр өөр болдог ч юм уу ингээд тиймэрхүү зүйл байдаг байсан болохоор урьдчилан тоглолтууд дээр ер нь жоохон хүлээлт ч юм уу ач холбогдол баг байгаа л харагдаад байна л да. Сая дэлхийн аврагын ирэхээ авцсан мөртлөө тэрийг ярьж байгаа ч юм уу онцолж байгаа зүйл баг ач холбогдол баг те хүлээлт нэг сүртэй өндөр биш ч юм уу. Иймэрхүү байдаг бас юм харагдаад байгаа. Гэхдээ одоо юу гэдэг сая Капо Верде жишээ нь анхны дэлхийн аврагын ирэхээ авлаа тийм ээ. Тэр шигшээ багуудын хувьд бол энэ маш чухал өндөр гоё бас байх нь мэдээж ойлгомжтой баха. За хоёулаа бодохгүй шигшээ багуудын нэмээд дэлгэрэнгүй бас яриад явъя. За Альбиасны хамтагчдаар Поланер болон Milwaukee брэндүүд ажиллаж байгаа. Поланерийн хувьд бол одоо 1634 оноос хойш үргэлжилж байгаа. Тун удахгүй 9 жилийн дараа 400 жилийн тэмдэглэж байгаа юм одоо мундаг брэнд шар ариг байж гэн. Баварын Мюнхенд үйлдвэрлэгдэх юм мундаг алдартай шар ариг MSM компани бол одоо албан ёсны хэрэгтэйгээр оруулж ирж эхэлсэн байна. Тэгээ сая бол одоо Октоберфестийг бас бидэд мэдээлэл олгож хүргэж байсан. За тэгээд мэдээж MMS компани байна. Milwaukee брэндээр дамжуулан албан ёсны хамтагчаар ажиллаж байна. За тэгээд зураг авалт Cielo дээр хийсээр байгаа. Cielo дээр энэ 7 хоногоос эхлээд 3 өдөр болгон Jazz Night явдаг болсон байна. Самсофон хөгжим явдаг тоглолт бол явдаг болсон байна. 5 өдөр болгон амьд хөгжмийн тоглолтууд мөн явж байгаа юм байлээ. Тэгээ манай Cielo-той холбогдож 3 дахь 5 дахьад идэвхтэй эрцгээр ер нь босод үйж гэсэн болно. Тэгээ 3 дахь 5 дахьад бас юм хөтөлбөр явж байгаа юм байна шүү. За мэдээж Hypex-тер тоглолтууд маань гарч байгаа тийм ээ. Бүх спортын тоглолтууд маань гарч байгаа. Ийм байна. За тэгээд Aura брэнд YouTube сувгийн маань хамтагчаар ажиллаж байна. За ийм нэг гоё сонирхолтой дата статистикуд байна л да. Хойлоо өнөөдөр хуйлахнаас сууж байгаа учраас бас зарим нэг сонирхолтой зүйлүүдийг харъя гэж бодсон байгаа. Football Observatory-гоос Impact гэх дата сайттай хамтраад дэлхийн хөлбөмбөгийн 50 одоо ийм шилдэг тоглогчдын жагсаалтыг ерөнхийдөө 50 гаруй тоглогчдыг гаргасан юм л та. За энэ ямар утгаар юм бэ гэхээр талбай дээр тоглогч буюу хаалгачийг оролцуулахгүй гэсэн үг 8 өөр категори байгаа юм байна. За энэ 8 өөр категорид хамгийн шилдэг тоглогчд нь хэн байна вэ? Сүүлийн 6 сарын дотоодын лигийн статистикаар юм байна. Сүүлийн 6 сарын дотоодын лигийн статистикаар дэлхийн хамгийн шилдэг тоглогчд гэж байгаа юм байна. За энэ дээр болохоор ийм төрлүүд агарын хамгаалалт одоо юуны доогуур ground defense гэрчүүд юу гэж хөрвүүлвэл илүү зөв байна. Одоо газрын хамгаалалт ихэлтэй биш үү? Одоо суурин хамгаалалт. Одоо юу гэх юм? Тий, юунаас одоо нэг мөргөж зөргөж гарахаас босдно л гэсэн юм байна. Яг нь ер нь доогуур нэг хөлтэй бөмбөгтэй тоглолтын хамгаалалт гэж хэлээд шүү дээ. Ground defense гэдэг нь л хэлж. За defensive build up буюу хамгаалтаас довтлогоо эхлүүлэх тийм ээ. За тэгээ orchestration буюу найруулга гэхэд буруудахгүй байх. Take on буюу хувийн тоглолт. Take on-ыг яг data statistic талаас нь юу гэж одоо тайлбарладаг вэ гэхээр урдаа байгаа нэг тоглогч хамгаалагчтай тоглогчийг бөмбөгтэй байгаа үедээ тойрч гарах оролдлого гэж ер нь бол тойрч ч юм уу давж хуурж гарах тийм ээ оролдлого гэж үздэг юм. Яг хууралт гэхээр бас яг зөв ш. Заримдаа нөгөө хууралтаар цэвэр хурдаар ч юм уу тийм гарч байгаа нөхцөл. Chance creation буюу боломж үүсгэх, finish буюу мэдээж төгсгөл. За тэгээд агаарын довтлогоо air attack гэдэг ийм 8 төрөлд тоглогчдыг жагсаасан байна. Тэгээд мэдээж зарим тоглогчд бол олон талтай давуу талтай байгаа. Тэнгүүд энэ жагсаалтад тухайн тоглогчийн өөрийнх нь хамгийн сайнд л жагсаасан юм. За жишээ нэг тоглогч агарын хамгаалтанд хамгийн сайн бусдын сайн мөртлөө тэрэндээ илүү сайн байвал зөвхөн тэр жагсаалтанд нь л оруулсан гэсэн. Тий. За ийм байна. За агарын хамгаалт гэдэг төрөл дээр бол номер 2 дугаар давхрын тоглолт. 2 дугаар давхрын бидний яриагаар бол тийм 2 дугаар давхрын хамгаалт. За 2 дугаар давхрын хамгаалт дээр хинүүс байна гэж зүгээр бодож гин ер нь ямар тоглогчд байна. Чиний хувьд одоо сүүлийн энд бол яг дата нь бол 6 сар юм байна тийм. Гэтэ ер нь зүгээр орчин цагт одоо үед агарын хамгаалтын хамгийн шилдэг тоглогч тийм байна вэ. Энэ нэг одоо ингэж байгаа ш тийм. Нийт одоо нэг 2 дугаар давхраар ирсэн бөмбөгийг
одоо зайлуулж одоо холдуулсан одоо тохиолдолд холдуулсан эсвэл ялсан тий одоо хамгаалагчтай ч юм уу хамгаалагчтай ч юм уу өрсөлдөөд ялсан тий. Тэгэхээр нөгөө нэг төлхөө хамгаалдаг багууд хамгаалагч нар л байх юм болов гэж бодлоо шүү дээ. Тэнгүүд яг хувь нь бас мэдээж чанар нь бас өндөр байх хэрэгтэй тий. Тэр яг тоогоор нь ч гэсэн бол хамгаалдаг багийн хамгаалагч нар л байх юм байна. Яг энэ бол зөвхөн тоон бол биш шүү. Нөгөө нэг чанар гэдэг нь бас чухал тий. За ер нь тийм тоглогч тийм байна. Сайн тоглогч дагаарын хамгаалтан дээр одоо за ингээд чи баг босгож байгаа. Тэгээ ингээд эсрэг багч нь Волтемаде Вокерст агаарын тоглолт сайтай баг байлаа гэж бодъё. Хэнийг тавих хамгаалт. Тий. Хоёрдугаар давхартаа одоо хиний Ван Дайкийн үзүүлэлтүүд аяг өндөр байгаа тийм. За энэ дээр бол Ван Дайк номер 1-т. За хоёрт нь Дин Хаус нь байна. Энэ удирдал за өнгөрсөн сүүлийн 6 сар гэхэр өнгөрсөн үеийн төгсгөл бас баг зэрэг орж ийн тий. Дин Хаус нь за дараа нь Николас Отаменди байна. За. Тэгэхээр Отаменди бас одоо хэдийгээр насны явсан туршлагатай хамгаалагч бас одоо насны явсан ч гэсэн ямар давуу талууд байгаа вэ гэдэг нь харагдаж байна тийм ээ. За араас нь Dan Burn, Robin Koch, Ronald Araujo, Crystal Palace-ийн Chris Richards, PSV Eindhoven-ийн Ryan Flamingo, Palmeiras-ийн Gustavo Gomes гэсэн тоглогчд бол ихний хэд байна тий. Жагсч байна. За өөр сонирхолтой гэх юм бол Антонио Силва энэ жагсаалтанд бол орсон байна. Бенфика тоглож байгаа. Франческо Ачерби дээгүүр усаа орсон байна. Олимпик Лионы Муса Няките орсон байна. За тэгээд Мануэл Аканжи, Лойд Келли гэх мэт тоглогчд бол том багуудаас орсон байна. Максис Лакро бас байна. Crystal Palace тийм ээ. Бас маш хурдан хамгаалагч тийм ээ. За тэгвэл ground defense дээр хим байна гэж бодож байна. Ямар тоглогчд байна? Ер нь агаарын бөмбөгийг оролцуулахгүйгээр хамгаалтын манай тоглогчд. Одоо цагийн. Энэ зөвхөн хамгаалагч нараас бүх төрлийн тоглогч нар байгаа. Тэгээ бүх төрлийн тоглогч нар. Тий, одоо газар ирсэн айлын товтлогоог л одоо хамгаалж ницаах гэсэн үзүүлэлтүүд гэсэн үг шүү дээ. Тий. Бөмбөг тасалж болж гин, дамжуулалт тасалж болж гин, такл хийж болж гин тийм ээ. Зөвхөн дотоодын лигтэй гэж байгаа. Тий одоо хин байт юм бол дөө. Аюу сайн гэдэг муншдаг хүмүүсүүд л их түгээмэл байх юм болоо гэж бодоод тах юм. Тоглолт. Чиний зүгээр санаа заах энийг таахан ч яах. Тэгээ зүгээр чиний санаанд орж байгаагаар ер нь одоо цагийн одоо тэр тал дээр мундаг хамгаалалтын тоглогч тийм байна. За зүгээр газар ирсэн бөмбөдөг болвол одоо хин бол гайг уншаад байдаг санагдаад байдаг шнэ одоо. Салиба бол гайг уншаад байдаг санагдаад байдаг. Тий. Тэгээд энд яг зөвхөн хамгаалагч нэг хамгаалтын чиг үүрэг тагас хамгаалагч нар ч бас байж магадгүй л юм гэж санагдлаа тий. Тий. За энд бол номер 1-т Moises Caicedo юм байна. За харин Caicedo бол энэ дээр байна. За хоёрт нь Rami Bensebaini байна. Дортмундын. За дараа нь Burnley-ийн Florentino Luis. За дараа нь River Plate-ийн Lucas Quarta. Дараа нь Utrecht-ийн Alonso Inguada гэж хамгаалагч. За тэгээд Manuel Locatelli, Ryan Gravenberch, Stefan De Vrij. За Galatasaray тоглож байгаа Davinson Sanchez. Union Saint-Gilloise бас тоглож байгаа Alexis McAllister-ийн ах нь санагдаад байх юм. Kevin McAllister. За тэгээд River Plate-д одоо карьер нь үргэлжилж байгаа Marcos Acuna, Atletico Madrid-ийн Marcos Llorente, Real Betis-ийн Marc Bartra, Crystal Palace-ийн 2 байна. Daniel Munoz, Marc Guehi. За ингээ одоогийн байдлаар 2 статистикт 4 Crystal Palace-ийн тоглогч байна. Тэгэхээр Palace одоо ямар мундаг хамгаалттай байгаа гэдэгс харагдаж болж байна тийм ээ. За уучлаарай миний хамар хоол ерөөс одоо хүртэл зүгээр болоогүй шүү уучлаарай. За тэгээ Marc Cucurella байна. За тэгээд Gianluca Mancini Ромагийн. За ийм тоглогчд бол ихний за энэ чинь 30 тоглогчийн жагсаалт юм байна. Энд бол байж шүү. За хамгаалтаас одоо defensive build up буюу хамгаалтаас бөмбөг эзэмшээд товтлогоо эхлэхэд оролцож байгаа. За энэ дээр бөмбөг туулт байж болж байна. Ойрын болон холын дамжуултууд байж болж байгаа. За энэ дээр ер нь хамгаалт одоо орчин үед мэдээж хамгаалтаасаа товтлогоо эхлэн гэдэг аюул том зүйл болчихсон тийм ээ. За энэ тал дээр ямар хамгаалагчд ер нь шилдэг байна одоо цагт. Урагшаага чиглэсэн дамжуулалтаар бол бас нөгөө л хин л орж ирээд Ван Дайк л орж ирээд байна л да. Тэгээд бас нөгөө нэг юу агаад бас төрөлөөр үзүүлэлтүүд бас байгаад байгаа. Одоо нөгөө нэг дамжуулалт
урагшаа чиглэсэн дамжуулалт эсвэл нэг урагшаага одоо бөмбөг одоо залж одоо нэг айлын одоо хаалга руу ойртох гэсэн үзүүлэлтүүд бас байгаад идэг шүү дээ. Тэгээд юу харуул мэдээж вандак бол байгаа. Гэхдээ энэ яг одоо энэ жагсаалтанд бол вандак байхгүй. Яг нөгөө хамгийн сайнд нь л зөвхөн жагсаалтсан байгаа учраас. Яг бүх төрлийн тоглогч нар шүү дээ. Зөвхөн хамгаалалт. Яг ер нь тэгэл хамгаалалт байж таарна л да. Defensive build up гэх. Тийм ер нь хамгаалагчдл их нь байж таарна. Хаалгач нар ч байж магадгүй юм байна гэсэн. За энэ дээр бол Рубен Диаш юу вэ? Хубен Диаш гэдэг шүү дээ. Нэгт байна. За дараа нь Вальдемар Антон Борусsia Дортмунд. За тэгээ William Saliba 3-т. Sporting Gonçalo Inácio, Robin Lenormand, Atletico Madrid. За тэгээ Bayern-ы Dayo Upamecano, Flamengo-гийн Leo Pereira, Bayern-ы мөн Jonathan Tah, мөн Flamengo-гийн Leo Ortiz. За Paris-ийн Lucas Beraldo гэсэн тоглогчд ихний 10-т бол байж гин. За ихний 10-т багтахгүй зарим нэг том багийн тоглогчд гэх юм бол Adarabioyo, Toshin Adarabioyo болон Trevoh Chalobah нар байна. Chelsea-гийн Aston Villa-гийн Ezri Konsa, Pau Cubarsí, Barcelona, Ibrahima Konate, Liverpool, Milan Skriniar, Fenerbahce, Thiago Silva, Fluminense гэх мэт тоглогчд бол байна. За Арсеналд байсан Jakub Kivior бас явж байна. Портод одоо тоглож байгаа. За энэ тоглогчд бол ихний 13 тоглогчдод бол байж байгаа юм байна. За orchestration буюу найруулга гэж байна. За энийг бол оновчтой дамжуулалт боломж үүсгэх. За дамжуулсан бөмбөгийг нь авсан тоглогчид боломж үүсгэсэн эсвэл цохилт гүйцэтгэсэн гэх мэт тийм ээ. Ийм одоо олон төрлөөр бол үзэж байгаа. За товчхондоо бол найруулга. Товчхонд. За энд ямар хуу тоглогчд ер нь орчин цагийн одоогийн хөлбөмбөгийн энэ үйлрлийн хамгийн шилдэг найруулагч тийм юм. Kevin De Bruyne болоо. Kevin De Bruyne-с байгаа юм болоо. Kevin De Bruyne олон боломж үүсгдэг шүү дээ. Тий. Тэгээд одоо чинь Барселонагийн Педри байна. Педри номер 1 байна энэ бол. Барсагийн Педри байна тий. За тэгээд Миланд бол Лука Модрич айгу мундаг байсан. Лука Модрич 9 байна энэ жагсаалтын. Тий. Тэгээд Реалд бол зүгээр магадгүй хэн байж магадгүй. Вальверде байж магадгүй. Тийм ээ, Вальверде 6-аад. Энэ жагсаалтууд бол 6-аад байна. Тэгээ одоо цагийн ер нь хамгийн шилдэг төв анхсууд энийг Вальвердегээ боруулахгүй байна. За энэ жагсаалтыг бол Педри тэргүүлж байгаа бол ардаас нь Витиния. За Joshua Kimmich, Frenkie de Jong, Achraf Hakimi. За Hakimi тэгэхээр энэ төвийн анхсууд дунд байна гэхээр одоо ямар их боломжийг үүсгэж байгаа гэдэг нь харагдаж байна тийм ээ. За зөвхөн боломж биш шүү. Найруулга бас орж байгаа. Яг тэр боломж гэдэг тусдаа бас жагсаалт байна. Federico Valverde, Fabian Ruiz, Konrad Laimer, Luka Modric, Alexander Pavlovich, Nuno Mendes, Nicola Barella, João Neves, Enzo Barnechea гэд явж байна. Joshua Gvardiol явж байна. Хамгийн өндөр хамгаалагч. Тийм байна. Тэгэхээр Gvardiol Chelsea-гийн тоглолтын товтлогоонд ямар хул вэ гэдэг нь мөн харагдаж байна. За араас нь Rangers, Tonali, Enzo Fernandez, Martin Odegaard гэх мэт тоглож байна. За Take-on буюу хувийн тоглолтыг нэрлэлчээ. Товчондоо тийм ээ. Хууралт орно гэхдээ ганцхан хууралт харьцаар л гэхгүй. За хувийн тоглолт юу хамгийн сайтай тоглож шүү дээ. Хийм байна. Одоо тэгэл мундаг жигүүрүүд бүгдээр иштгэсэн үү? Яа тэгэл одоо Ламин Ямалаас эхлээд л одоо явах хэлгүй дээ. За мэдээж Ямал энэ жагсаалтад бол байхгүй байгаа нэг өөр төрөл нь илүү байсан учраас байгаа. Гэтэ мэдээж байгаа бах тийм. Үнэлгээний хувьд орсон бол мэдээ сайн байгаа. За энэ нэг эсрэг нэг шууд тууччаад гараад ивж байгаа тохиол одоо хин байх юм бол дөө. За энэ дэр бол номер 1-т Майкл Олисе байна. За Олисе мэдээж бусад жагсаалтанд байхгүй яагаад гэвэл эндээ номер 1 байсан учраас. За Vinicius Junior 2-т, Jeremy Doku 3-т, Desiree Doué 4-т байна. Alexis Vega, Deportivo Toluca гэж Мексикийн багт тоглодог 28 настай залуу байдаг юм байна. За тэг Estevao Villan, Chelsea, Noni Madueke Arsenal, Pedro Neto Chelsea, Kenan Yildiz Juventus гэсэн тоглогчтой бол 10 дугаар байранд нь за 11-т юм байна. Villarreal-т маш сайн тоглож байгаа Никола Пепе байна. Өнгөрсөн үлрэлийг маш сайн тоглож дуусгасан. Энэ үлрэлийг маш сайн эхлүүлж байгаа. За тэгээ Cody Gakpo, Mohamed Kudus, Bradley Barcola гэсэн тоглогч. Удаалж байна. Антони бас явж байна. Real Betis-ийн. Яа, ийм тоглогчд бол хувийн тоглолт маш сайн байна. За цэвэр chance creation. За одоо энэ дээр өстой жинхэнэ нөгөө нэг боломж үүсгэх тийм ээ. Хууралтаараа байж болно, дамжуулалтаараа байж болно, болон янз бүрийн цохилтуудаар байж болно. Олон төрлийн ерөөсөө дандаа боломж үүсгэлт.
боломж үсгэр жихнээсээ энэ Kevin De Bruyne байх юм болоо гэж бодлоо шүү дээ. За энэ дээр Kevin De Bruyne бол 6-д байна. Яг өнөөдөр номер 1 хэн байгаа вэ гэсэн үг шүү дээ. Сүүлийн 6 сар дотоодын лиг. Дотоодын лигт шүү дээ. Тэгээ энэндээ хамгийн сайн нь гэсэн үг дээрээс нь хамгийн сайн гэсэн үг. Бас өөрөөхөө тийм тоглож байгаа хувьд бас энэндээ хамгийн сайн гэсэн үг. Гой тоглож бас харагдаж байна. Тийм бахан гоё найруулагч нар бол байгаа хөө гэдэг шиг те. Хин Бруно Фернандеш байж магадгүй юм да тий. Бруно байхгүй байна. Бруно балгаа. Бруно бол ихний эдэд бол алга. Доошоогоо за байхгүй байна. Сүүлийн 6 сар гэхээр одоо хин Мартин Одигор бол аюу олон боломж үүсгдэг. Тэгээ сүүлийн 6 сар нэг гэмтэл бэртэлтэй нэг их тоглоагүй. Тэр нөгөө найруулга гэдэг жагсаалтан дээр доор нь явжсэн тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл Мартин Одигорын үзүүлэлтүүд дундаас хамгийн сайн нь одоо найруулганд байсан. А тэгээ тэр нь тэр жагсаалтанд бол орцсон гэсэн. Зөв. Энэ арай Сала явж байгаа юм шүү дээ. За тийм байна. Мохаммед Салах 4-т байна. Мохаммед Салах бол байж байна. За Ламин Ямал нэгт явж байна тийм. Ламин Ямал номер 1-т байна. За Ямалын бас нөгөө нэг юу бас Тейкон бол мэдээж өндөр байгаа тийм ээ. За Арда Гүлэр. За 2 залуу тоглогч, нэг нь 18-тай, нэг нь 20-тай 2 тоглогч болол мундаг явж байна. За араас нь Рафиня. 3-т Рафиня байна. За тэгээд 4-т нь Салах. За 5-т нь ганц хамгаалагч байгаа нь Федерико Ди Марко. За хамгаалагч Ди Марко гэдэг хамгаалагч бас гизүүн аюул нь бол тийм ээ. Бараг жигүүрийн хагас шүү дээ. За тэгээд Кевин Де Бройн, Исмаила Сар, Кристал Паласын, за тэгээ Апоэлд тоглож байгаа Дан Битон гэж залуу. За тэгээ Галатасарай тоглож байгаа Юнус Акгүн, Якгүн уучлаарай. За тэгээ Базлийн Шердан Шакири. Шакири тэгэхээр ямар мундаг тоглож байгаа гэдэг нь бас харагдаж байна тийм ээ. Франческо Тринкао, Педро Поро гэсэн тоглогчд бол араас нь байна. Кол Палмер, Дани Олмо гэсэн тоглогчд бол бас явж байна. За энэ дэр Бернардо бол энд явж байна. Төрөний нөгөө нэг найруулга дээр байгаа бол энэ дээр явж тийм ээ. Серж Гнабри, Иван Перишич гэсэн тоглогч бас доогоор болж гэсэн хэвчээ явж байна. Перишич явж тэ. Тийм Перишич явж байна. За финишинг. За финишинг бол ойлгомжтой тийм ээ төгсгөл. Хамгийн олон гол оруулсан гэдгээрээ. Яг зөвхөн олон гол бол биш мэдээж цогцолтын чанар мэдээж байгаа бах тийм ээ. Хэдийн XG-тэй боломжийг хийсэн бэ гэдэг бас мэдээж нөлөөлөх байх. Ямар боломжийг ашиглаж байна вэ гэдэг. Хамгийн одоо өндөр одоо XG-гээс одоо гол болгосон гэдэг одоо үзүүлэлт дээр одоо за хийм бол дөө. Эмбапе ч магадгүй юм да тий. За ер нь бол төгсөгчдийг бол олон төрлийн төгсгөлүүдийг тооцож байгаа юм байна. За тэгээ мэдээж XG-г нь оруулж байгаа юм байна. За тэгээд ингэж гаргасан чагсаалтаар бол Килиан Эмбапе номер 1-т. За араас нь Harry Kane, 3-т нь Лионел Месси, за 4-т нь Серу Гираси. За тэгээ араас нь Луис Диас, Хулиан Алварес, Вангелис Павлидис, Виктор Йокерес, Николас Лопес гэдэг Уругвагийн клуб националд тоглож байгаа залуу. За тэгээ Ферран Торрес, Скот Мактомине гэсэн залуучууд бол явж байна. Мактомине одоо мэдээж хагас гэхдээ байгаа боломжоо ямар сайн ашиглаж байгаа вэ гэдэг нь энд бол харагдаж байна. За өөр доошоо явах юм бол Франко Мастантоно явж байна. За тэгэхээр Мастантоно энэ чинь сүүлийн 6 сард орохоор Реал Мадрид гихээсээ илүү Аргентин тоглож байхдаа ямар мундаг байсан бэ гэдэг нь харагдаж байна. За тэгээд Дараскайта байна. Уругвагийн шишээ тоглолтог Фламенгод мундаг тоглож байгаа залуу явж байна. Кристиано Роналдо болол одоо 20-д бас явж байна. Аяс Уэда Роналдогийн яг ард бол явж байна. Виктор Осимен, Кучо Эрнандес, Фича Фарацхелия, Уго Икитике, Матео Реттегуи, Жао Феликс, Роберт Левандовски гэсэн залуучууд болол Роналдо, Осимен, Аяс Уэдагийн ард болж гисэж байна. Төгсгөл. За Ник Волтемадо бол явж шүү. Бас явж байна. Питер Роке доогоор явж байна. Мартинелли бас явж шүү. Бас ер нь бол энэ ч одоо ихний 30-40-од явж ийн гэхэр чинь тэгэл сайн биш үү? Үнэхээр сайн байна тийм ээ. Хамгийн шилдэг төгсгчдийн лиг байна. За одоо хамгийн сүүлийнх Air Attack. Довтлооны агарын 2 давхартай. Энэ нэг өмнөх үзүүлэлт нь хааланд байхгүй болох нь хааланд энэ дээр байгаа юм байна л гэж бодлоо л доо. За энд бол номер 1 нь хааланд. За мэдээж түрүүнийх дээр хааланд бол маш өндөр байгаа. А гэхдээ хааландын өөрийнх нь хамгийн сайн нь энэ байгаа учраас энд байна. За хааланд агарын довтлогоо буюу одоо 2 давхрын довтлогоонд номер 1-т байна. За араас нь зүгээр ер нь ямар хөө тоглож зарим нь таахт бол хэцүү мэн зүгээр. Гэхдээ ер нь агарын довтлогоонд мундаг довтлогчд юу байна? Одоо тэгэл Nottingham Forest нөгөө химэн шүү дээ. Крис Вуд маань Крис Вуд санаанд орчих шүү дээ. За Крис Вудын жагсаалтад бол алга байна.
За энэ чинь ямар тоглогчд байна вэ гэхээр хоёрт бол Палмерасын товтлогч Хосе Лопес гэж товтлогч байна. Гуравт нь Аргентины Платенсе гэж багш тоглодог Роналдо Мартинес гэж товтлогч байна. За дөрөвт нь Френц Фар багт Унгар тоглодог Барнабас Варга гэж товтлогч байна. За нэрийг харахад бол юу юм шиг байна те. Унгар. Тийм. Унгар. Сонирхолтой юм харагдаж байна. За Александр Сорлот байна. Сорлот бол Атлетико Мадридын бас гол товтлооны тоглогчтой нэг болчиход байгаа. За Анте Будимир байна. Өгсөн өдөрч одоо пенальти гэстэй бужигнуулж яснаа санаж байгаа тийм ээ. Асасанаа тоглож байгаа 34-т давтлаач. Тэгвэл энэ Доббик гэж магадгүй юм байна тий. Артем Доббик алга байна. Гэтэ ер нь муу аа. Тэ хэрвээ яг нэг Широнод сайн байсан шиг байсан бол харин байж магадгүй юм байна да тий. За Артем гэснээс Артем Зюба явж шүү. За Зюба эхний 10-т явж байна. За Зюбагийн хувьд бол Оросын Акрон Тоглиати гэж багт тоглож байгаа маань зөв амьдлаа сонсож байгаа юм байна. 37 настай юм байна одоо Артем Зюба ч. За тэгээ Жан-Филипп Матета бас ер нь нэлээд дээгүүр явж байна. Патрик Шик дээгүүр явж байна. Оливье Жиру Лилд эргээд ирчихсэн мундаг тоглож байгаа. За Люк де Йон Портод оччихсан тоглож байгаа бол Майоркад Ла Лиг үздэг үзэгч маань сайн мэдж байгаа. Видат Муричи гэж их сайн товтлогч байдаг. Тэр товтлогч явж байна. За өөр мэддэг тоглогч гэх юм бол ер нь жоохон бага бол харагдаж байна. Бусад лигүүд илүү харж байна. Бусад лигүүд бас дээрээс нь агаарын тоглолт илүү өндөр байгаа гэж бодож байна. Раул Хименес бас байгаа юм байна. За ийм тоглолчд бол ийм одоо жагсаалтуудыг бол тэргүүлж байгаа юм биш үү. За бас сонирхолтой байсан гэж найдаж байна. Үе бас ийм сонирхолтой датанууд оруулах бас сонирхолтой сэдв боллоо. За дараагийн сэдв рүүгээ орцгоё. За нэг яач сэвэлж. За 20 хүртэлх насныхны дэлхийн орон шалралт тэмцээн мэдээж явж байгаа. Шүгийн 16, шүгийн 8, шүгийн 4 дуусчихсан байна. За тэгээд ямар багууд хаана юу болсныг товчхон дурдчих гэж бодож байна. За шүгийн 16-т Украиныг Испани 1-ээр буулгаж авсан бол Мексик Чилиг 4-1-ээр буулгаж авсан. Колумб Өмнөд Африкийг 3-1-ээр буулгаж аваад Аргентин 1-ээр 4-1-ээр буулгаж авсан бол Парагвайг Норвег нэмэлт цагт 1-1-ээр буулгаж авсан. Франц Японыг нэмэлт цагт 1-1-ээр буулгаж авсан бол Америкийн шгшог Италиг 3-1-ээр буулгаж авсан байна залуучууд нь. За харин маш сонирхолтой учраа буюу Марокко болон Өмнөд Солонгосын шгшог хоорондоо тоглоод Марокко 2-1-ээр буулгаж аваад шүүгийн 16 дуусчээ. За. За шүүгийн 8-д бол Испани Колумб гэсэн маш сонирхолтой учраа бол таарсан. За энэ тоглолтод бол эхлээд Колумб ихний үеийн төгсгөлд Нейсер Виареал гэж довтлогч залуу бол гол оруулсан. За 2 дугаар үед юунаас Испаниас 2 гол оруулаа 2-1 болгосон ч 64 минутанд Нейсер Виареал одоо Ней гэж нуруунд дээр нэр өвчдөг. Неймарын хоч чинь Ней штэ. Өөрөө Неймарыг шүтдэг. Өөрийнх нь нэр Нейсер тэгээд Ней гэж одоо хочлдог. За ингээд Нейсер Виареал 64 дээр тэнцвүүлээд 89 минутанд хожлын голыг оруулснаар хэтрик оруулж хийж одоо Испанийг мулталжээ. Фаворитуудыг бол Колумб мулталсан байна. За Мексик Аргентин 2 шүүгийн 8-д хоорондоо уулзаад таарч тогссон. За энд бол нэлээд чанга тоглолт болоод 9 минут болон 56 дахь минутанд Аргентин 1-1 голыг оруулаад төгсгөлд Мексик 2 улаан хуудсыг авч тоглолтыг дуусгасан байна. Нэлээд ширүүн юм болж дууссан. За Америкийн шгшог Мороккотой уулзаад таарч шүүгийн 8-д тогссон. За Мороккогийн тоглолтод бол 3-1-ийн харьцаатай хоцсноор бол шүгэн дөрв шалгарсан. За Франц Норвег хоорондоо очоод харж тоглосон. За энд бол эхний үед Франц 2-1 болгоод 2 дугаар үеийн төгсгөлд Норвег 1-ийг хийсэн боловч тэнцвэрч амжилтгүйгээр бол хожигдож 2-1 харьцаатай Франц хожижээ. За шүгэн дөрөвт бол амарын болсон байлээ. 2 тоглолт хоёулаа улаан уцтай тоглолт болсон. За Франц Марокко 2 хоорондоо очоод харж тоглосон. За эхлээд Марокко пенальт алдсан. За пенальт алдсныхаа дараа довтлогоо нэмж өргөжлүүлсээр байгаад Францын хамгаалагч бол өөрийнхөө хаалганд гол оруулж эхний үе бол Мароккогийн хамгаалаар өндөрсөн байна. За 2 дугаар үеийнхээ Франц одоо нүдэж эхэлсэн. Нүдэж байгаа 59 минутанд гол оруулсан. Иннээс хойш том боломжууд гаргасан ч гэсэн нэмж хийж чадаагүй. За нэмэлт цаг дээр гол ороогүй. За ингээд пенальт зохих оруулсан.
За тэгээ пенальт зохиор болоход 5-5 зогсны. Мароккогоос 1 алдсан бол Францаас 2 алдаж хамгийн сүүлийн тоглогч нь алдсанаар 5-4 харьцаатай пенальтын 5-4 харьцаатайгаар Марокко финалд шалгарчээ. За мундаг биш үү те. За Мароккогийн залуучууд ингээд юуг буулгаж авч өмнөд солонгосыг буулгаж аваад за ингээд дараа нь бол Америкийг буулгаж аваад тэгээ Францыг буулгаж аваад финалд шалгарсан байна. За харин нөгөө талд Аргентин Колумб 2-3 таарч тогссон. За тэгээд 72 дахь минутанд ихний гол орсон. Аргентин нэг голыг оруулсан. За тэгээд энэс төд бодлого 79 дахь минутанд Колумбийн төвийн хагас 2 дахь шарууд заавч талбайг чөлөөснөөр ерөнхийдөө тоглолт шийдэгдээд Колумб эргэж барих боломжгүйгээр болол одоо хожигдож нэг тийг харьцаатай хожигдоод Колумб хүрэл медалийн төлөө Францын эсрэг тоглохоор болж байна. За ингээд энэ хагасны шөнө 3 цагт бол хүрэл медалийн тоглолт явах нь. За харин финалийн тоглолт бол Монголын цагаар нэгдгийн өглөө буюу 20-ны өглөө 7 цагт Аргентин Марокко тоглох нэ. Сантьяго хотын Nacional Julio Martinez Pradanos гэж Pradanos уучлаарай. Julio Martinez Pradanos гэж зингэлдэхэд тоглогдох нь шүү. Аргентин Марокко 2. За. Учаад харж байгаа юм байна. За нэг юм сонирхолтой тоглолт бол явж байна. За тэгээд 11 сард бас 17 хүртэлх насныхны дэлхийн аварга явахаар байгаа. За энэ жилээс эхлээд 17 хүртэлх насныхны дэлхийн аварга жил болгон болохоор болсон байгаа. Жил болгон болно. За тэгээд 6 удаагийнхыг энэ жилээс эхлэхээр ч одоо 31 он уу те 31 он хүртэл эхний 6 удаагийнхыг Катар эрхийн одоо шууд нэг мөс зохион байгуулахаар. Тийм одоо 6 удаа Катар болчихсон байж байна. За нэг юм тоглолт Катар 6 дараалал орно гэсэн үг шүү дээ өөрөөсөө бас. Тийм Катар бас 6 дараалал орно гэсэн үг. За тэгэхээр Катарын академи одоо залуучуудын юунд бол нөгөө нэг алдартай академи байгаа шүү дээ тийм ээ. Тэр чи юу вэ? Нэрийн одоо марч дэлхийн аваргын өмнө их хийдэгтэй явж байсан. За тэрний бол одоо том давуу тал болох боломж байна гэсэн. За шгшөө багуудын цугларалт мэдээж болсон байгаа. За сая сонирхолтой одоо зөндөө юунууд гарсны амжилтууд гарсны нэг нь бол Капо Верде дэлхийн аваргын түүхэнд анхныхаа эрхийг бол авлаа. За Кот д'Ивуар 2018 болон 22-ны дэлхийн аваргыг өнчсөн байсан Кот д'Ивуар Занесер гэж ярьдаг тийм. Кот д'Ивуар бол сая эрхээ авлаа. За эрхээ авах хавтаа бол нэгч хожигдалгүйгээр 6 хожиж 2 тэнцсэн. За дээрээс нь бүр 25 гол оруулаад нэг ч гол алдаагүйгээр авсан. За стандарт үнэхээр гуйдаад авна гэдэг бол амар үзүүлэлт тий. Тэр нь байлаа. Үнэхээр одоо гахалтай үзүүлэлтийг үзүүлж ихээ болол авсан. За бас нэг сонирхолтой юм гэх юм бол Бразилийн шгшог юу яасан? Хоёр нөхөрсөг тоглолтыг бол хийсэн. За энэ бас нэлээд анхаарлыг татаад амжсан. За эхлээд өмнөд солонгосын шгшогтай тэгсэн нөхөрсөг тоглолтыг хийсэн. Бас байн харагдаад байдаггүй ийм нөхөрсөг тоглолт байсан. За энэ бол одоо Сеулд болсон тоглолт байгаа. За энэ тоглолтод бол Бразил 5-1 харьцаатай болгож ирсэн. Родриго 2 гол, Estevao 2 гол, Vinicius Junior нар 1 гол. 1 голыг оруулж 5-1-ээр болгож авсан. За дараа нь Бразилчууд маань Токио хот руу очиж Японы шогт хийсэн. За энэ бол хамаагүй өөр учраатай одоо таарсан. За эхний үед Пауло Энрике болон Габриэл Мартинелли нар 1-1 голыг оруулж 2-1 харьцаатай дууссан. За тэгээ 2 дугаар үед 52 дахь минутанд Такуми Минамино 2-1 болгосон. 62 дахь минутанд Кейто Накамура 2-2 болгосон бол 71 дахь минутанд Аяса Уэда 3-2 болгоод сүүл Бразилд автсан ч гол хийж чадлагүйгээр Хажиме Мориасогийн залуучууд 3-2-ын харьцаатай Бразилийг хожжээ. За нэг юм сонирхолтой тоглолт болсон байна. За Бразил ер нь за мэдээж Копа Америка дэлхийн аваргын эрхээ болол авчихсан байгаа. Бэлтгэмтийн асуудал мэрсэрвэл байсан. За жишээ нь Японы хийсэн тоглолтод бол урдаа голдоо Vinicius гараад зүүн дээр Габриэл Мартинелли, баруун дээр Луис Энрике, голдоо Касемиро, Гимраес болон Лукас Пакета тоглосон байна. За ер нь Бразил ямар хүн харагдаж байна. Ер нь дэлхийн аваргаар за энэ дэр мэдээж одоо Родриго хин гээд нэмэгдээд ороод ирнэ шүү дээ. Рафиня гэдэг тийм. Рафиня орж ирнэ тийм. Жишээтэй тоглогчд бол мэдээж орж ирнэ. За Матеус Куньяс хэлгээр орж ирсэн байна тийм. Родриго орж ирсэн байна. Стева орж ирсэн. Ришарлисон орж ирсэн байна. Жолингтон төвийн хагас дээр орж ирсэн байна гэдэг. За энэ дээр бол байхгүй гэх юм бол ер нь хин л байгаа юм байна шүү дээ. Рафиняд байгаа юм байна. Рафинягаад одоо шгшэдэд дуудагдах шууд гараанд гарах боломжтой тоглогч. Өөрний тоглогч бид нар мартсан байгаа. Неймар байгаа тий. Неймар харин тоглох болов? Неймар харин 90 сар бол тэгээд байвал эрхлэхийн аргаар мэдээж дуудагдах байх л та тий. Тэгээд
сая юу штэ те 9 сард илүүдээ бас нэг дуудагдах төгссөн штэ те. Тэгээд яг одоо ингээд нэг гимтэл бэрхлээсээ хол эргээ формо олчих юм бол Неймар бол яалтчгүй Бразилийн шигшээд одоо хэрэгтэй л те. Тийм тэгээд Неймар шиг ийм тоглолттой тоглогч одоо л яг шигшээ багт нь бол байхгүй байгаа даа штэ. Тэг яг мэдээж Рафиня үнэхээр супер формтайхан бол одоо магадгүй 18-ын байрал дээр тоглох юм те. Тэг боломж бол мэдээж бий л дээ. Гэхдээ яг мэдээж яг 90 сар бол Неймар бол арай өөр тоглолтог бол өөрчлөх тийм бүрэн одоо потенциалтай шүү дээ. Тэгэл одоо өөр тоглогчтой яг одоо Бразилийн шигшээд одоос байхгүй байна л дээ. Яг мэдээж хаалган дээр бол Алисон Бекер сая байгаагүй. Тий. Тэг Алисон Бекер ирэх юм бол нэг дөрөв хаалгачаар бол болчих واخ. Тий. Хамгаалтан дээр бол бас Эдер Милитао сэлгээнд сая байсан. Тий. Тэгээд яг үндсэн гарааны хамгаалттай бас магадгүй Эдер Милитао, Габриэл, Маркиньос. Тий одоо Маркинес энэ гурийн хооронд л сонголт байгаа юм байна. Маркинес хоёр л тоглох л та. Габриэл сэлгээ болчиход байдаг шүү дээ тий. Бас яг нөгөө нэг үндсэн зүүн үлтэй одоо хамгаалагч нөө төвийн хамгаалтынхаа давуу тал болдог. Тэгэхээр яг тэр бол тэгэл яг туршиж байгаа л тухайн форм тэ нөхцөлөөс хамаарал сонгол юм байна л да. Тэгээ шигшээний одоо ахлагч ч өөрөө баг Маркинес үстэй. Тэгээ санаад байгаа юм. Тэгээд яг Неймар байвал Неймар л байна. Дэлхийн аварга өмнө харин сольчихгүй л дээ Маркинес орж ирэх дээр бараг орж ирэх юм байна дөө. Тэгэл өөр одоо юу юм бэ шүү дээ. Одоо ер нь сул байрлал гэх юм бол юу л байна л да. Хоёр жигүүрийн хамгаалалт бол ялцчихгүй тий. Одоо сая бол яг Интерийн Карлос Аугусто тогссон байгаа. Карлос Аугусто Интертэй байн гараанд гардаггүй гарсан ч өөрөө 5-ын зүүн дээр нэг голын дамжуулах гэсэн байл ш Карлос Аугусто. Тийм байлээ. Тэгээ Винбекер тоглолдог шүү дээ тий. За тэгээ энэ Пауло Энрике бол яг саяны тоглолтод гол бол оруулсан баруун жигүүр тоглосон тий. Гэхдээ бас яг одоо юу гэдэг бас тийм супер хэмжээний тоглогч бас биш байгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр жигүүрийн хамгаалтан дээр л гол нь түүнээс товтлогоо бол гайгүй болцсон байна. Төвийн хагас Касемиро сая бол бага ахалж тогсон бэ лээ. Төвийн хагас тэгээд ямар багтаа тоглохоос мэдээж хамаарх одоо юу гэдэг Испани ч юм уу одоо юу гэдэг төвийн хагас сайтай магадгүй Declanos Jude Bellingham-тэй Англитай тоглох юм бол бас хэцүү ээж магадгүй тийм ээ. За Бразилийн хувьд бол юм байна. За Япон гоё харагдаад байна тийм ээ. Тэг Японы шигшээ одоо яаж тэ сүүлийн одоо 3 жилийн хугацаанд баг бүхэл тоглосон том баг одоо хожлоо штэ. Одоо том гэхээр одоо дэлхийн аварга болсон баг гэдгийг л онцлох бах тий. Дэлхийн аварга болж үтсэн одоо бүхэл таарсан баг одоо хожлоо. Одоо хин Германиг бол 4-1-ээр нутагт нь хожсон. Одоо сая Бразилийг хожсон түүгийн дагуудаага Бразилийн шигшээг бол хожиж байгаа үзүүлэлт юм байна лээ. За тэгээ өөр одоо дэлхийн аварга болсон тоо бусад багуудын тоглолтууд одоо таарах болгонд л ер нь л очичод. Тэгээд энэ эрэг жилийн дэлхийн аваргаар Япон ер нь бол хагшаа гişin шүгэн 8-нд бол баг очих байхаа гэж зүгээр таамаглаад байна шүү. Одоо ингээд маш доктортой байгаа Японы шигшээ баг дэлхийн аваргатад орсон бүх тохиолдлуудаар хэсгээс одоо гарч чадчихээн тий. За тэгээд хамгийн сүүлд бол 22 оны дэлхийн аваргаар хэсгээс бол хүлээ хэсгээс бол гарсан тий. Германы шигшээг муслаад бол хэсгээс гарч ирсэн. Дараа нь Хорватын шигшээ торгуулсан цогцолтоор хожигдсон. Нөгөөд бол Хорват л байсан юм да. Хорватаас өөр багтаа таарсан бол магадгүй давчихыг үүсэхгүйсэн тий. Яг шүгийн 8-д хүрэх гээл ер нь бол яг жоохон дутаад байгаа. Одоо яг одоо 18 оны дэлхийн аварга бол Бельгийг 70 мянга төгрөл 2 дэх хожиж агаад сүүлд тий одоо сүүл тэгэл бас л нэг жоохон юм л дутчихлаа хамлаа яалтчгүй. Бологийн цохилтоос маш том тактик алдаа гаргаал тэр нь бол сөрөг тоглохоо 3-2 бол хожигдчихсэн гэдэг ч юм уу тий. Тийм тэгээ 10 14 оны багууд бол бас яг 18 22 оны багт өрөхгүй ч гэсэн нэлийн чансаатай багууд бол бэж таарч исэн гээд тэгээд одоо бол энэ эргчлэн дэлхийн аварга бол шүгэн 8 руу зүтгэх баха. За хагшаа магшаа их нь бас хайшаа тий. Эхлээ шүгэн 8-д үлдчихээ дараа нь хагшаа гэдэг тийм зорилго тавигдах бах. Тэгээ Япончуудын сэтгэл зүй сэтгэлгээ бол их онцлог юм байна лээ. Тийм учраас шүгэн 8-д бол очих болов гэж одоо хараад ч Японы шиг эргчлэн дэлхийн аваргаар цуглаан гайгүй таарах юм бол цуглаа бас чухал. Дээрс нөгөө нэг шүгэн 32-оос эхэлж байгаа. Тэгэхээр бас магадгүй одоо юу гэдэг 32 дээрээ том багтаа таарчвал бас одоо эв тийм ээ. Нөгөө тэлсэн өстө нөгөө нэг томчуудыг 32-оос болтолж бас магадгүй тий. Тэлсэн сум орж ирчихгүй бол юу 8 руу гарчих байхаа. Одоо нөгөө нь зарим нь бөдлөө 3 мураар гарч ирнэ шүү дээ. Одоо Япончууд бол хийх юмаа хийгээл хэсгээсээ бол дор хаяж 2-оор гарах байх л та. Тийм тэгэнгүүт нөгөө нэг 2 дугаар байран дээр тэлсэн сумнууд орж ирнэ. Тэ бүдэрж явж байгаа 3-аас салгалж явж байгаа 3-аар гарч ирээд Японтэй ч юм уу таар тийм том баг байх үүсэхгүй л дээ. Тэгэхээр бол яг хөө тэр суглааны нөхцлөөс байдал хамаарах байх л та. Ер нь Япон бол их шигээс айгаад байх юм гоо.
бүгдэн тоглож. За юу гэдэг нэг 80-90% та нөгөө тал нь хожиндоо гэсэн шигшээ байгаа юу? Бүр тим итгэлтэй. За 80-90 байлээ даатал 80%. Бүр яг хоо Япон бүр арай дийлэхгүй байж магадгүй гэсэн одоо бүр үнэхээр хэцүү дээ гэж бодож байгаа баг юм байна. Юу байхгүй шүү дээ. Одоо Франц, Испани. Тэг одоо инглиш шүү дээ, тий. Португал. Испанийг очсон шүү дээ. Тий. Одоогийн Испани. Тий. Одоогийн Португал тий. Тий. Тэгэхээр тэд яг бас ямар хөө орж ирэх юм бол тий. Бас яг хоо жоох юм тохиолдлууд бол гарах байх л да. Тэрнээс бол одоо ерөөсөө энэ хож үзээгүй баг гэх юм бол одоо юу л болчиход энэ баг Франц л байна уу да. Тий. Францыг нэг яг сүүлийн жил баг таарж тоглоочгүй ч яах тий. Тий. Тэгэхээр бол яг Франц азтай байна гэсэн. Таарсан бол айгүй тий харин хожигдсан байх болов гэдэг шиг тий. Тэр Японы хувьд бол зүгээр аль ч гişээс зүгээр айхгүй. Тий. Тэгээд яг мэдээж явж байгаа л лимитэн тулаал тэр баг тэр шүгэн 8 байх болов л гэж бодоод шүү дээ. За 25 он гарснаас хойш Япон бол юу яачаад байгаа 11 тоглолт хийчихэд байгаа юм шиг яг. За тэр дундаа бол одоо 5 хожоод юу яасан байна? 2 хожигдоод бол 6 хожоод 2 хожигдож бол амьсаа үлдсэнд нь тэнцсэн байна. За тэгээд 25 онд бол Бахрейныг 2-1-ээр хоцсон, Сауди Арабтай тэнцсэн. Австрал 1-1-ээр хожигдсон дэлхийн аврагч шатнд. За тэгээ Япон уучлаарай Индонезиг 6-1-ээр хоцсон. За 100 болвол одоо Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны жижиг тэмцээн бол болсон. За тэнд Хонконгийг 6-1, Япон гэдэг юм. Хятадыг 2-1, Өмнөд Солонгосыг 1-1-ээр хоцсон байна. За тэгээд саяны 9 сарын шоудын цугларалтаар бол Япон хожил аваагүй. Мексиктэй 1-1-ээр тэнцээд Америкийн шогт 2-1-ээр бол хожигдсон. За тэгээд сая Парагвайтай тоглож бол талбайтай Парагвайтай тоглоо 2-2-оор тэнцсэн бол Бразилийг 3-2-оор хоцсон ийм тоглолтуудыг бол 25 онд бол хийчээд байгаа юм байна. За хоёлаа Япон гиснээс Азийн дэлхийн аваргын эрхүүдийг нэг одоо сэргээгээд харчих гэж бодож байна. За юунд 3 дахь шатанд бол Иран, Узбекистан, Өмнөд Солонгос, Йордан, Австрал болон Япон гэсэн шоогод дэлхийн аваргын эрхээ шууд авсан. За Арабын Эмират, Катар, Ирак, Оман, Сауди Араб болон Индонез гэсэн баг дараагийн шат руу 2 хуваагдаж 6 баг ороод за тэр 2 хэсгээс Катар болон Сауди Араб нар бол одоо юу яаж байгаа юм байна? Эрхээ авчиж байгаа юм байна. За тэгээд юу бас дараагийн шатанд бол Арабын Эмират, Ирак 2 таарсан. За энэ 2 эрхийн төлөө хоорондоо тоглох юм байна одоо. За Арабын Эмират юу 2 бол Ирак 2 11 сарын 13, 18-нд 2 тоглолтыг хийж болвол хэн эрхээ авахыг шийдэх нь байна. За Африкийн эрхээ авах урьдчилсан тоглолтууд бол маш сонирхолтой. Египт, Сенегал, Өмнөд Африк, Кот д'Ивуар, Марокко болон Кабо Верде гэсэн улсууд бол эрхээ авсан. За Кабо Верде бол түүхэнд анх удаага эрхээ авч байгаа. За Португалийн өмнө Колумбисэн 2 дахь улс бол эрхээ авч байгаа. Африкээс өмнө Ангол эрхээ авч байсан. За тэгээд Кабо Вердегийн хувьд бол хамгийн гол нь одоо Камеруны дээр гарч эрхээ авсан. Камерун 2-т нь орсон. За харин 2-д орсон багуудыг жагсаагаад Камерун, Габон, Ардчилсан Конго болон Нигер гэсэн улсууд дараагийн шатанд орохоор болсон. За тэрэнд нөгөө хүснэгч хасаадаг шүү дээ. Тэрнээс бол дараагийн шатанд орох эрхээ бол авсан байж байгаа. За өөр эрхээ авсан багууд гэх юм бол Алжир, Түнис, Гана гэсэн улсууд бол хэсгээ тэргүүлээд эрхээ бол асуудалгүй авсан байна. За мултархан 100% тодорхой болсон зарим нэг хөлбөмбөгийн сайн улсууд гэх юм бол Мали, одоо Гана орсон хэсэгт бол 3-т орж мултарсан маань Мадагаскар тэр хэсэгт бол 2-т орсон. За Ангол өмнө эрхээ авч исэн Кабо Верде, Камерунтэй нэг хэсэгт ороод 4-т орсон байна. За өөр хөлбөмбөгийн сайн улсууд за ер нь гайгүй улсууд нэг их авцсан байл. Ихэнх нь авсан. За ер нь л Мали л харагдаж байна дөө. Илүү хөлбөмбөг тогтсон улс гэх юм бол тийм ээ. За тэгээд нөгөө нэг 3-т орсон багуудыг бүгдээрийг нь жагсаагаад Габон, Ардчилсан Конго, Камерун, Нигер гэсэн энэ дөрөв нэг нь л авч ирэхэд. Энэ дөрөв нэг нь л эрхээ авна. За Нигер, Габон 2 хоорондоо тоглох юм байна. Камерун, Ардчилсан Конго 2 хоорондоо тоглох юм байна. За хоцснууд нь мэдээж финал гэж одоо үзээд хоорондоо тоглох нэ. За их чанга харагдчих. Нэг тоглолтод дараал шийдэгдэн. Нэг тоглолтод шийдэгдэн тийм. За зүгээр бидний мэддгээр одоо юу гэдгийг. За Габон бол мэдээж Пьер-Эмерик Обамян маш формтой байгаа. Парис Олимпик Марсед маш сайн тоглож байгаа. За Нигер бол мэдээж өмнө бүрэлдэхүүнтэй. Камерун бол хизээ төлөмөг сайн байсан. Ардчилсан Конго нөгөө талд одоо жишээ нь Йон Висач Ардчилсан Конго огш гэдгийг санаж байна. Тэгэхээр одоо дандаа л сайн тоглолчтой бүрэлдэхүүн. Тэгэл нэг л одоо орхон дээ тийм ээ. Бас харамсалтай харагдаж байна тийм ээ. Харин Нигер айгүй таархан тогсон л доо. Юунд. Гэхдээ энэ Нигер юу вэ нөө? Цүлийн Найжер энэ.
Үгүй нэгээр шүү. Бидний мэддэг Нигер биш шүү. Нигер шүү. Нигери шүү дээ, тий. Нигери тий. Тийм тэгээд харин одоо супер бүрэгдүүд жоохон таарахын л сонгон шалгаруулсан тоглолцоо. Уг нь бол бас шууд ирэхээ авах бололцооны л одоо хэсэг шиг харагдаад ах шиг байсан шүү дээ. Ууг нь тий. Одоо Нигер, Камерун хоёр бол одоо 90-ад он, одоо 2000-ад он үед Африкийн хөлбөмбөгийн л одоо нүүр царайнууд байлаа шүү дээ. Нигер өөрчлөгдсөн болохоос бүр мултангаа алдсан. Өмнөд Африк 18 оноотой шууд ирэхээ аваад Нигер 17 оноотой 2-т ороод Бенин 17 оноотой 2-т орсон. Хоорондынхоо зөрүүгээр л 2-т орсон. 2-т ороод гарч. Тийм шүү дээ. Бенинэ хоцсон тулдаа 2-т. Тэгээгүй болсон чи бүр оноо тэнцүү. Бүр байхгүй болсон. Бүр мултангаа алдсан тийм. Тэгээд Өмнөд Африкийн бүгд найрамд тулсаад анхныхаа эрхийг 2010 оноос хойш авч байгаа. Тийм. 16 жилийн дараа л ард орж ирж10 байна. онд бол мэдээж өөртөө зохион байгуулсан учраас. Зохион байгуулсан учраас орж ирсэн тий. Тийм байж байна. За CONCACAF буюу одоо Төв Хойд Америкийн урчсан шатнаас бол бас сонирхолтой юмуд байгаа. За. Эцэнэс юу яасан? Суринам их авсан. За мэдээж нөгөө Америк, Мексик, Канада гур маань шууд зохион байгуулагч их авч байгааг санах хэрэгтэй. За Суринам их авсан. За Суринам бол одоо түүхэндээ бас анх удаа боллоо. Суринамаараа дэлхийн аварга их авсан байхгүй үст. Үгүй баха. Тийм ер нь анхных байх шүү тийм ээ. За тэгээ Ямайк болон Хондурас шгшөөгд бол их авсан байна. За харин 20 дугаар онд орсон 3 баг маань бол одоо гурван жагсаагаад 2 нь хоорондоо бас юм тоглох юутай. Боломжтой. За тэр нь Панам, Курасао болон Коста Рика гэсэн улсууд дараагийн шат руу их боломжтой байсан. За тэнчнээс Панам арай оноогоор дутаад Коста Рика, Курасао нар бол юу яаж байгаа юм байна. Интерконфедерашн плей-офф руу ирэх авч байгаа юм. Курасао тийш орчлоо. Курасао, Коста Рикаар хуйлаа одоо онлын хувьд ирэх боломж байна гэсэн. Хоёр өөр ТV-ийн хоёр өөр үйлдэл тоглож байгаа байна. Тийм байна. Хоорондоо бол биш юм. Курасао сүүл тарахад юу вэ? 400 км квадрат нутагтай даарл шүү дээ. Тэгээд Курасао ирэх авах юм бол дэлхийн аваргын түүхэнд хамгийн цөөхөн бөгөөд хамгийн жижиг хамгийн цөөхөн хүн амтай бөгөөд хамгийн жижиг улс. Цөөхөн хүн амтай эвдэх боломж байгаа. Курасаогоос бага боломж байгаа. Онлын хувьд гэхдээ хэцүү гэхдээ болын хувьд боломж байгаа. Тэр нь Фаро Айланд. Фаро Айланд одоо боломж онлын хувьд бол байгаа. Айгу ойрхон явж байгаа шүү дээ. Тийм. Хэрвээ авчих юм бол 55,000 хүн амтай гарч. Фаро. Курасао болохоор 100,000. Онлын хувьд эвдэх боломж. Гэхдээ яг үнэндээ Курасао илүү боломжтой. Илүү магадaltaй. Илүү магадaltaй. Парер бол жоохон хэцүү тий. Тийм Фаро арай жоохон хэцүү. Арай хэцүү замд болно. Тийм. Яг юу вэ? Нэг тоглолт дутуу ямар улсын шигшээ байлаа яг удахгүй хэдүүлээ харах. Тэрний ард яг 3-т ингээд нэг юм боломжтой онлын хувьд боломжтой ч гэсэн байгаа. Гэхдээ тэр хэмжээнд хүрж ийн гэдэг л өөрөө мундаг амжилт шүү дээ тийм ээ. За Өмнөд Америкийн хөлбөмбөгийн урьдчилан шат бол яг үндэ нэг юу бол одоо риск жоохон бага байдаг тийм ээ. 10 багаас 6 шууд ирэхээ авчиж байгаа. За нэг нь өөр холбоотуудтай тоглоно. За энэ ч бас ер нь хамгийн муу тогсон одоо сюрприз болж муу тоглосон хоёр бол Перу, Чили хоёр байгаа. За Перу бол ер нь дайггүй тоглолцдог шүү дээ. Явж байгаа ирэхээ авчдаг үл энүүдад 9-т ороод Чили бүр 10-т орж мултарсан. За Венесуэл харин юу байсан? Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны 10 улсаас одоо дэлхийн аварт орж байгаагүй цорын ганц улс нь ус сэвэндээ үлдсэн байсан. Авчих боломж одоо байгаа юм шиг харагдчихсан боловч одоо 2 оноогоор дутаж Боливийн ард ороод тэр их авсангүй. Нэг сүүлийн тоглолт шүү дээ. 10 дугаар төргийн тоглолтын дээр энэ шоноо адилхан тэгээд хоёулаа хүн тоглолттой тэгсэн нэ Болив хожиждаг шүү дээ. Тийм тэгээ Болив тэгээд Бразилийг хожиж. Бразилийг хожно бүтэн оноо аваад тэгээд Венесуэлээс авчиж байгаа гэсэн. За Болив бол 7-д орж шууд 100% ирэх биш ч гэсэн нөгөө өөр ТV-ийн багтаа тоглолтоор онлын боломж их 4 ТV-ийн дунд нэг 3 сард нэг тоглолт болно. Тэндээс бол ирэх авах хамгийн өндөр магадaltaй шүү дээ. Нэлээд боломж өндөр гэсэн. Тэг Венесуэл одоо тэгэл дахиад 4 жил хүлээгээл одоо 30 оны дэлхийн аварга бол үүсгэндээ 30 онд бол автоматар 3 нь орчиж байгаа шүү дээ нөгөө Уругвай, Парагвай 6 орж байгаа шүү дээ. Тийм юу яг нөгөө Өмнөд Америкаас Өмнөд Америкийн 10-ын 3 нь орчиж байгаа шүү. Тэр харин Өмнөд Америкт одоо хэдий хөх юм болоо. Одоо бол Өмнөд Америк бол 6.5 гэсэн үг. 5.3 ч 6.1 тийм одоо нэг тийм хэрэгтэй байгаа бол 10-аас 6-ыг нь баг 7-ыг нь өсөж байгаа шүү дээ. Дөнгөд 10-аас 3 нь автоматар орчингод үлдсэндээ 7-оос хийдэг юм бол тийм. Яа тийм бол өмнөх нөгөө нэг юунуудаар бол шууд одоо тухайн ТV нөгөө нэг ирэх байгаа шүү дээ тий. Тэрэн дээр нөгөө нэг автоматар одоо зохион байгуулагчийн тоог нэмчээд идэг гэсэн шүү дээ. Тэгээ одоо айгу олон болчихгоо төс хэцүү байна. Тэгэхээр хэцүү юм а тий. Одоо ингээл юу гэдэг чинь жишээ нь
За чинь юу гэдэг чинь ингээд юугаар хахал Европоор одоо өнгөрсөн 22 оны хэлгээр бодох юм бол Азийн нэг автомат хэрэг шууд Катар нэмэгдэж байгаа шүү дээ. Аз өмнө нь 5 эрэхтэй 4.5 эрэхтэйсэн бол 5 орны шууд автоматар болчихж байгаа шүү дээ. Одоо тэнгууд 30 оных дээр яг тэр ай бол ялангуяа Өмнөд Америк бол гайхмаар. Одоо бусад нэг олон төв улстай тийм гайг нөлөө нь арай гайгүй шүү дээ. Өмнөд Америк дээр одоо 10-аас 3 автоматар ороод 7 нот хийдэг хөх юм болоо. Тэгээд тэр 7 тэр жоох олон тоо хөх юм бол Венесуэл нэг шанс гарч магадгүй. Тэгжээж Венесуэл хөрөх боломжтой байна тийм ээ. Тэр бас сонирхолтой. Одоо Америк ТV яг мэдээж нэг логистик янз бүрийн асуудал байгаа л байх л да. Гэхдээ Америк ТV тэр чигээрээ нэг юу эрэхтэй явдаг бол бас сонирхолтой тийм. Тэгэхээр бол Америк, Канада, Мексик 3-т ялангуяа том чаленж болно. Тэгээд нөгөө хэдтэйгээ тоглоно тийм ээ. Яг мэдээж логистик талаас л хэцүү байх л та хоол болохоор. Тийм. Тэрс тэрийг зүгээр тооцдгоо бэ хамаагүй гэдэг байсан болоо гоё. Чинь тэгэл Төв Америк, Хойд Америк бараг 50 эдэн баг 50 орчим нэг холбооттой шүү дээ тий. Тэрний бараг тэгээд за нэг 7-8 л их газрын улсууд үлдсэн 40 гар нь бол арлууд байдаг шүү дээ тий. Яг нь Өмнөд Америкт яваа орчин бол одоо хамт үзнэ гэх юм бол энэ Суринам, Ямайка, Хондурас эднэрт л одоо хэцүү болчихлоо шүү дээ тий. Өмнөд Америкийн тэгээд их газар тариалагддаг одоо 2 илүү 3 одоо холбоод нь Төв Хойд Америк руу ордог шүү дээ. Ер нь газар нутгийн хувьд юу боловч Өмнөд Америк ирнэ тий. Хөлбөмбөгийн холбооны бүртгэл нь тэндээ орчдөг тий. Байгаад байдаг шүү дээ. Тий. Одоо юу Казахстан ч Европын хөлбөмбөгийн холбоонд шүү дээ. Газар зөө Аз боловч тийм ээ. Тэрнтэй адилхан тий. Тийм бас байгаа. Одоо жишээ нь Австрали Азад ордог гэдэг ч юм уу те нөгөө 70 орнуудтай утгагүй байсан учраас. Энэ дээр айгүй сони юм бас байт юм байлаа. Нэг одоо нэвтрхий төл одоо дотор бол байж байгаа. Юу гэхээр Израиль болохоор нийтдээ 4 өөр одоо тийм хөлбөмбөгийн холбоо нь одоо ТV холбоотой тариалагчсан юм байлээ. Эхэндээ бол Европт байсан. Тэгээд Европоос бол эхэндээ биш одоо л Европт байгаа. Тэрнээс анхандаа бол юунд байсан? Тэгээ Азад байсан. Тэгснээ нэг хэсэг одоо юу хийсэн бэлээ нэг бас нэг тодорхой шалтгаанууд бол мас болохоор юунд Африкийн одоо хөлбөмбөгийн одоо холбооны хэсэгт нэг хэсэг одоо дэлхийн аварганд эрхийн төлөө тоглож үтсэн. Тэгснээ бүр сонь 70 орнууд тахт нэг орсон. Тэд юу хийж яваа юм бэ? Мэдгүй харин. Тэгээд одоо бол Европт бол тий эхэндээ Аз байсан. Тэгээ одоо Европт тариалагч 4 өөр холбоо тариалагч. За нөгөө гурыг нь хачи юм бэл. Юу гэдэг газар зүйн үед яг дунд нь юм да. Тийм бас тэр авд яг ойрхон. Тэр 70 орнууд юу хийж байгаа. Харин 70 орнууд тэр юу л нэг л дэлхийн аваргаар илүү дээ 70 орнууд урдчилсан шатанд орж исэн юм бэл хачаа тий. Сонирхолтой тий. Энэ рекорд дэвтэгдэхгүй байхаа. Тийм байна. Юу Казахстан Африк руу явсан. Тийм Казахстан 70 ормор нь лөө тий Африк маркл орчихгүй бол. За тэгээд 70 орнууд гэснээс юу байгаа өмнөх нөгөө нэг шатууд нь явж байгаад юу яасан мэдээж Шинэ Каледон Тахитигийн хожоо Шинзланд Фижиго хожоод тэгээд Шинэ Каледоно Шинзланд хожоод ирэхээ авчихсан байгаа шүү. Энэ бол аль дээр дуусчихсан байгаа. За Европын маш сонирхолтой арай болоогүй байгаа. Европын 11 сард дуусна. 6 тоглолт их болол 4 тоглолтуудыг хийцэн байгаа. За яг зарим нь бол 8 тоглолт хийх байгаа хэсгийнхаа тоогоос хамаарат. За одоогоор бол 100% ирэхээ авчихсан баг байгаа байх хэвээр зааж байгаараа хараад 100 ирэхээ авсан багууд хэд гарцтай англи ч нь бол байгаа. Тийм англи бол 100% ирэхээ авсан шүү дээ зааж байгаараа. Яг 100% ирэхээ авсан би хідэн тоолох гэдэг байхгүй. За англи яг англи 100% ирэхээ бол авчихсан. За ер нь ганц англи байгаа маань. Яг 100% батулчихсан ганц англи байгаа маань. За доор хаяж плей-офф эсвэл Nations League гэсэн багууд бол Герман байж гин. За Швейцар, Дани, Шотланд, Португал, Испани, Франц, Нидерланд, Норвег, Итали гэсэн улсууд бол одоо ямар нэг байдлаар дараагийн шат бол байгаа. Эсвэл ирэхээ авчнаа гэсэн боломжтой бол байгаа юм. За 100% мултарчсан улсуудаас за Болгар бол 100% мултарчээ. Хөрхисаа Болгар үнэхээр муу хэрэг алга тийм. Тэгэхээр муулаар чи. За тэгээд Грек, Белорус хоёр 100% мултарсан байна. За тэр хэсгээс энэ хоёр 100% мултарч байгаа, нэг хэсгээс мултарч байгаа болохоор Дани, Шотланд хоёр дараагийн шатанд тодорхой болчихж байгаа юм байна. Тэгээ нэг нь бол 100% шууд ирэх аваа, нэг нь өөр шатад бол тоглох нь байна. За юуны бол Словен, Швед айгу сонирхолтой. Шууд ирэх авах боломжгүй болсон юм байна онлайн хувьд. Гэхдээ нөгөө плей-оффоор бол одоо найдлага бол байгаа. Гэхдээ одоо жишээ нь Швед бол маш хэцүү болсон. Швед 1 оноотой, Словен 3 оноотой, Косово 7 оноотой, Швейцар 10 оноотой. За тэгэхээр
онлын хувьд Швед буюу одоо нөгөө нэг 150 60 саяын давтагчтай хоёр давтагч байна шүү дээ. Тэр Швед маань Косово 2 хожигдоод Словен бас одоо маш муу оноо аваад Швед 2 хожижээж 2-т орж одоо юу орно. Ийм одоо онлын хувьд л боломж. Тэгэхээр ер нь бол баг байх байл гэсэн үг юм байна шүү дээ. Косовоныг тэнцэл болчихно шүү дээ. Тийм. Тэгээ дээрэс нь юу байна? Швейцарын талбай дээр тоглоно шүү дээ. Швейцарыг сая талбай дээр ч дийлэхгүй байгаа юм чи. За тэгэхээр нөгөө Виктор Йокерес, Александр Исак, Дэян Кулушевский, Антони Ланга, тэгээ яг Виктор Линделов яг зөв. Шведийн шгшаагийн тасгалжуулагч халагдсан Йондал Томсон. Тэгээ Томсон байсан юм байна. Йондал Томсон байсан. Тэгээд Йондал Томсон бол халагдсан. Тэгээд Шведийн хүлэмжийн талаар бичдэг одоо юунууд тийм ээ одоо таймчид болвол Йондал Томсныг бол бас нэлээд шүмжилсэн. Аргачгүй л дээ. Тэгээд уг нь энэ ингээ шведүүд бол юу гэж одоо бодож байгаа вэ гэхээр 2004 оноос хойш тэдний хамгийн хүчтэй шгшээ баг гэдэг. 2004 оны Европын аргын тэмцээний шүүгийн 8 швед үлдчихсэн. Тэгэхэд нөгөө хэсэгтээ нэг алдарч байгаа шүү дээ. Итали, Болгар, Дани тэ Итали нөгөө Итали дээр Златан өсгөлддөг тийм цаг дуусгахын яалдад Болонгийн цогтоос ойс өмнө өсгөлдөж гол хийж Итали нэгээр тэнцдэг шүү дээ тий. Тэгээд Болгарыг 5-2 хождог. Тэр шивэд бол үнэхээр гоё шивэд байсан. Тэгээд тоглоонд нь одоо хин байдیں۔ Одоо Ибрахимович, Ларсон. Тэгээд тоглооны хагас хамгаалтанд гэхэд одоо Юнг барыг нэг талд нь тийм ээ хамгаалт нь гэхэд одоо Мельберг байсан. Мельберг тэргүүтээ хамгаалж. Андрес Исакс нь хаалгач юм байсан санагдаж байна. Айгуу Андрес Свенсон голд байсан. Тэгэл бахан сонгууд тийм ээ. Тэгээд айгуу гоё тоглож. Айгуу мондөг байдаг байсан. Тэр 2002 оны дэлхийн аварга шүгэ 16-д үлддэг. Яг тэр баг дээр нэмэгдэх нь одоо жишээ нь хин Ибрахимович тэргүүтээ залуучд орж ирээд сэлбэцсэн байсан тий. Тэгээ 6 ч айгуу мондөг тоглодог. Яг тэр шивэд чиг одоо мондөг ог нь бүрдсэн байсан. Боловч ингэ дэлхийн аварга дахиад үнчгэр боллоо гэсэн юмнууд бол явж байгаа. Тэгээд яг Йондал Томсон шүмжилсэн нэг юм нь гол шүмжилсэн ч гэж гоод нэг гол алдаа. Шведийн хүлэмжийн юуг нь одоо хамгийн том давуу тал болох одоо тийм нэгт байдал тийм ээ. Тим хэлбэр гол алддаггүй байдлыг одоо ингээд алдуулсан түүний алдаа байла. Йондал Томсон иргэд амлахтаа бол тоглооны хүлэмж тоглоно гэсэн боловч тэр нь бол шведүүдэд тэгээ шведийн одоо хүлэмж төлөв тохирохгүй арга барил хийсэн юм байна гэсэн юмнууд л харагдж ил. Тэгээ шведийн шгшээгийн одоо бүрэлдэхүүн харахаар үнэхээр мондөг бүрэлдэхүүн бол байгаад байгаа. Цаасан дээр. Цаасан дээр үнэхээр мондөг. Гэхдээ яг цаасан дээр Тэгтээ бол яг нэг юунаас одоо нэг цэжин бизнестэй шиг гэдэг шиг тэгээд хагас хамгаалт мундаг байна. Довтлохоо мундаг. Тэгтээ хамгаалтаа бол бас нэг жоохон сайнгүй харагдаад байгаа. Шведийн шиг хамгаалт нэг үе үед байсан мундаг биш те. Тэгэхээр яг нэг зөв тасгалжуулагч ирэх юм бол одоо Норвегийг өөрчилж чадна. Одоо Норвег бол 2 жилийн өмнөх Европын аргын тэмцээний одоо сонгон шалралтнэр бол үнэхээр одоо таарахын тоглосон байдаг. Тэгээд одоо тасгалжуулагч зөв арга барилаар зөв тактикаар тоглох. Одоо бол дэлхийн аваргын сонгон шалралтын дээр л хэрэгж байгаа шүү дээ. Тэгээд баг хүснэр гол хийж байгаа. Итали 3-р хоцсон ч юм уу. Тийм Молдовыг 10-0, 11-0 ч л хождог. Тэгээ сая тэгэхэд одоо нэг Израилийг бол юмчнээ утга 5-0-оор хожиж байгаа шүү дээ. Тэгээ зүгээр тоос нь гүвж байгаа. Тэгээд яг нэрчээр Норвег дэлхийн аварга ирэх авчих байхаа. Тийм Норвег бол бараг л тодорхой. Тийм бараг ирэх авчих. Итали 4-р л хочихгүй болвол тий ирэх авчих байх гэж одоо харж байгаа. Тэгэхээр нөгөө нэг юу болчиход байна л да. Одоо ингээд Шведэд зөв тасгалжуулагч ирэх юм бол Норвег шиг юм тоглохотой байх. Нэг тоглолт авах потенциал бол байгаад байна. Тэгээ одоо тэр нь одоо хэнийг тавих юм байгаа бүүмэд 11-р сард бол шинэ тасгалжуулагчтай бол орж ирнэ гэдэг юм бол байна. За Шведийн шгшөөгийн хувьд бол урьдчилан шатанд Словентэй эхлээд зочилж очиод 2-2-оор тэнцсэн. Эрдэх минутанд хожиж явж хагаад эрдэх минутанд гол алдаж тэнцсэн. За дараа нь Косово дээр зочилж очиод 2-1 ярцаатай хожигдсон. Нөгөө л Видат Мөричи гол хийсэн байгаа. За талбай дээр дараа нь Шведийг хүлээж аваад 2-1 ярцаатай хожигдсон Гранит Жака 65 Швейцарыг тий. Уучлаарай биш юу гээл. Шведийг. Уучлаарай юу шүү Швед талбай дээр Швейцар шүү уучлаарай. Жака пенальти хийгээд Швед тэнцүүлэх гэж довтолж агаад сөрөг довтлогоо алдаж эрдэр нэмэгтүүрээр алдаад 2-1 талбай дээр хожигдсон. За дараа нь талбай дээр Косовог хүлээж аваад Кристиан Азланыгийн голоор 1-1 хожигдсон. За ингээ Косовод 2 хожигдсон. За тэгээд одоо бол Швейцарын талбай дээр очихын Женевт за тэгээд дараа нь Солно хоттой Словенийг хүлээж авах нь байна. Ер нь бол одоо боломж маш хэцүү болчихж байна тийм ээ. Ийм болчихж байна. За тэгээд Норвегийг сая нэг ярьж байсан тийм ээ. Тэгээд Норвегийг ярьж байсан юм чинь Норвегийг хэдүүл бас
гарч сонирхолтой болоо гэж бодож байна. За Норвегийн хэсэг сая бол Италитай байгаа. Тэгээд 3 онооны урд бол явж байна. Одоо 5 багтай хэсэг байгаа, нийт 8 тоглоно. За Норвеги, Итали, Молдов 3 бол 6 тоглолцсон. Израиль, Эстони 2 юу тоглолцсон, 7 тоглолцсон бол байж байгаа. За Израиль, Молдов 2-ын хувьд бол Nations League миг янз бүрийн юмнаас хамаарад плей-офф байх онлын хувьд бол боломжтой байна. За Норвеги, Итали 2-ын нэг нь шууд ирэх аваад нөгөөд нь шууд плей-оффт орох нь бол тодорхой болчихсон юм бол байж байна. За Норвегийг дэлхийн аварт харах нь тийм ээ. Харин тий одоо харах юмсан. Одоо энэ нөгөө нэг 94 оны дэлхийн аваргын сонгол шалгаруулалтын дээр нөгөө Франц сүүлийн одоо 2 тоглолтоос нэг л он авахд орно гэж хагаад юу 2 тожигдчихдаг штэ. Нэг нь лавдаг Болгар. Нөгөөх нь Израиль ч илүү юу лээ. 2 тоглолтыг хоёул ингээд талбайдаа хийх байдаг. Тэгээ тэр 2 тоглолтоос нэг он авахд 94 оны дэлхийн аварга хэрхэн аавна гэдэг тасалжуулагч нь бол тухайд жираар үлээ байсан санагдаж байна. Тэгж тоглоод 2 тоглолтод хоёуланд нь хожигддаг. Бүр аль алинд нь тоглолт дуусч байхдаа зэрэгцэж гол алддаг. Хар дарсан зүг гэж одоо нэрлэдэг. Тэгжсэн шиг юм болчихгүй бол Норвег хэрхэн авах байхаа. Одоо бол Италийн даалгавар бол Норвегийг 3 мөгөөр хожих. Эсвэл ядч Норвегийг хожингуудаа Норвег тэр одоо нөгөө тоглолтондоос оноо алдахыг хүлээн гэсэн. Тий. Нэг тийм юу болоо. Гэтэ Эстон дээр ч одоо оноо алдах гэж эхлээд Эстонтой тоглох юм байна. Их биш байхгүй л гүтээ. Норвег эхлээд Эстонтой байна. Эстонигаа хожчиход Италид 3-аас цөөхөн мөнгөөр хожигдох. Тэгээ яаж ч Эстонигаа хэдээр хожих уу гэдэг нөгөө голын зөрүү нь. Биш хоорондын хөлөө. Хоорондын шүү дээ. Тэгэхээр бол юу юм дөө? Гайг баха. Норвег ирэх. Норвег Эстоныг талбай дээр хүлээж аваад дараа нь Италийн талбай дээр Сан Сирод тоглох юм байна. За Италийн хувьд бол эхлээд Молдовын талбай дээр тоглолцоод за тэгээд талбай дээр Норвег аль аль нь хожоод хоорондоо тоглох нь тий. Тийм ээ. Ер нь бол хожих нь бараг тодорхой. Аль аль нь 3 оноо аваа. Тэгээд Итали бол даалгавар нь бол тий Молдовыг хожчиход дараа Норвегийг 3-аас олон мөнгөөр хожно гэдэг л даалгавар тахна шүү дээ. Тийм байна. Тий. Ягаад гэвэл 3 мөнгөөр хожих юм бол хоорондын тоглолт тэнцэж чинь. Тэгээд бөмбөг тоолох юм бол Норвег хамаагүй л байгаа. Тий. Тэгэхээр 4-0-оор хожих хэрэгтэй. 3 мөнгөний зүрх тоожих даалгавартай гэсэн үг тал. За өөр нэг сая одоо Норвег орж байгаа гоё гэж юм. За мэдээж Швед хасагдж байгаа нь жоохон харамсалтай байсан бол юу яаж байгаа? Хасагдах магадлал маш өндөр болцсон баг юм бол гүрж байна. Бас жоохон харамсалтай. Уулын баг болцсон баг. Сая түүх тоожих. Онлын хувьд бол нөгөө юу байгаа юм байна. Плей-оффын ирэх бол онлын хувьд байгаа. Тэгээ маш хэцүү энэ бол тийм ээ. За Испани бол бараг тодорхой болчихсон 12 оноотой явж байна. За ядгатал плей-оффор болоо олчихно. За Турк бол 9 оноотой, Гүрж 3 оноотой, Болгар 1 оноотой. За 2 тойрог дутуу байгаа. Тэгэхээр Гүржийн хувьд бол одоо 2 оноо авч 9 оноотой болох шаардлагатай, Турк 2 хожигдох шаардлагатай. Ингэжээж плей-оффын ирэх бол аавна. Тэгээд Гүржийн одоо алтан үе бол одоо харамсалтай. Одоо яахгүй тийм ээ. Энд их арга үүсгэх нэ. Яг хоо иргэдийн аргалоос яг наснаас зөвхөн болох юм да тий. Тэгээд гой залуучуудыг сарж арай чадахгүй болох гээд байна. За Турк гэхдээ харин сайн тоглож байгаад бол баяртай байна. Турк өмнөх еврогоор бол одоо маш гой бүрэлдэхүүн маш одоо ийм хүлээлт өндөртэй орж ирээд бол өмнөх ялангуяа 2021 онд болсон еврогоор тийм маш өндөр хүлээлттэй орж ирээд бүр үнэхээр муу тоглосон. Гол игээгүй мултарсан шүү. Тийм бүрээсээ гачин юм болоод мултарсан. За сая Испанд алуулдаг 6 тэр хожигддаг тоглолтын дээр бол бүр арай дэндүү муу байсан. Гэхдээ өмнөх тоглолтуудаа бас хаачиж дайжгүй байсан. Тэгэхээр бас тэр тоглолтын дээр нөгөө нэг сайхан гүйлээ барцсан гарсан гэж найдаж байна. Тэр шигээ тоглох юм бол өстой бүтэхгүй. Гэхдээ дандаа тэгж тоглоог болохоор би бол гайгүй гэж бол найдаж байна. За Туркийн хувьд бол одоо Болгартай тоглоно, дараа нь Испантай тоглох байгаа. Испани талбай дээр тоглоно, Болгарыг талбай дээр хүлээж ав. За Гүржийн хувьд бол эхлээд Испантай тоглоно, талбай дээр Тбилиси хоттой, дараа нь Софи хотод очиж Болгарын талбай дээр тоглох ийм тоглолтууд бол байгаа юм байна. За Гүржид Испани очно гэдэг бол мэдээж гоё. За тэгээд Испани хувьд бол дараа нь Турктэй тоглоно. Нэгэн дээрс нь хожицсан бахад л ер нь бол ирэх нь бараг л тодорхой болчихж байна гэсэн. Тэгээд сүүлийн тоглолт Турктэй их тоглолтоос сонирхолтой. Хэрвээ зүгээр юмыг яаж мэдэх вэ? Гүрж зүгээр Испанийг хожчих юм бол дараа нь за тэгээд Турк өөрөө Болгараа хожчих юм бол Испани Туркийн тоглолт нэгдүгээр байрын төлөө тоглолт болох одоо юм боломж болол байна тийм ээ. Гэхдээ бас хэцүү гэхдээ боломж болж байгаа. За Гүржийн хувьд бас хожил гэж үзэн шүү дээ. Тий. Талбай дээр Турк жоохот Испани зүгээр Гүрж Турк математикийн хувьд маш бага боломж байгаа. Одоо юу гэдэг чи одоо Гүрж Испанийг хожлоо. Тэгээд Турк өөрсдөө Болгарыг хожлоо. Тэгээд дараа нь Испанийг талбай дээр нь юу гэсэн үг шүү дээ. Одоо 7-оос олон мөр хожих гэсэн үг шүү дээ. 3 онооны зөрүүтэй байгаа болохоор Гүрж Испаноос оноо зулгаагаад тэгээд Турк хожчих юм бол гол хамаагүй болчихно. 3 онооны зөрүүтэй.
Юу юм бэ штэ тий? 3-0 л зүрхтэй. Тэгэхээр гүрж нөгөө Испаноос оноо зулгах нь чухал байгаа байхгүй. Хэрвээ гүржийг Испани хожчих юм бол турк хамын сүлд Стожинкэн чиний хэлдгээр 7 голоор хожих ёстой бол. Ягаад ивлээ 6-0 тэлсэн биз дээ. Тий. Тэгэхээр 7-0-оор. Харин гүрж хэрвээ Испаноос оноо зулгаачих юм бол зүгээр л хожиход л бол. Тийм биш тий. Тэгэхээр бас боломж бас арай очтой. Тий. Юуг бодвол Норвеги Италиг бодвол. Тий. Гүрж одоо яс үсэх юм бол бас эвгүй гоё юм байна тий. Ягаад тэгэхээр гүрж яг хизүүлдэ мэдээж Испанийг хожих. Гэтэ дараа нь балгаартай байхгүй. Тэгэхээр зүгээр юу гэх тий. Өөртөө Испанийг үнэхээр хожчих юм бол нэг хожсон шүү дээ Испанийг. Тий. Тэгэхээр Испанийг хожчих юм бол дараа нь Испана турк барахгүй боломж байгаа. Өөртөө балгаар хожих магадлал өндөр. Тэгэхээр гүрж хэцүү харагдаж байгаа ч гэсэн нэг юм хонглын үзүүрт бол байгаад байгаа байхгүй. Бас магадлал байна. Тий, баг Шведийг өдөл илүү дээр байхгүй. Яг үнэндээ боломж нь. Яг Испанийг хожих авраг хэцүү. Гэтэ өмнө хожиж штэ. Тэгэхээр ингээд нэг юм хонгол болоод хонглын үзүүрт гэрэл болоод гүржтэйс байна. Тий. Испана хожсон байхад тэнцээ туркуудыг Испан госно гэж бодоод өөртөө балгаараа госно гэдэг нэг юм бол байгаа. Балгаар хожих муу байгаа юм чинь тийм ээ. Нэг юм боломж бол харагдаж байна. За өөр шгшээ баг Европын Олимпийн албанаас гэх юм бол за Англи мэдээж 100% эрхээ бол хамгийн түрүүнд авчлаа. Бэлэг бас сонирхолтой байгаа плей-офф руу унах магадлал болол байж байгаа. За тэр юу вэ гэхээр Бэлэг 14 оноотой хэсэг тэргүүлж байгаа. Умард Мактон 13 оноотой гэхдээ нэг тоглолтоор илүү 2 тавьж байгаа бол Уэльс 10 оноотой 3 тавьж байгаа. За ингээд энэ 3 бол юу байгаа аль аль нь бол боломжтой байж байгаа. За Уэльс бол плей-оффоос одоо эрхээ авах юм боломж бол байгаа. За Казахстан, Лихтенштайн хоёр энэ хэсгээс бол мултарчихсан байж байгаа. За нэг юм сонирхолтой гэж. Гэтэ Бэлэг гайгүй баха тийм ээ. За Английн хэсэгт бол бас нэг сонирхолтой юм өрсөлдөж байгаа нь плей-оффын хэсгийн өрсөлдөөн бол нэлээд сонирхолтой болно. За юу гэхээр Англи эрхээ аваад Албано, Сербо гэдэг маш сонирхолтой харж байна. Хоёр хөлбөмбөгийн сонирхолтой шгшээ багууд бол байгаа. Тэгээд Албан 11 оноотой, Серб 10 оноотой бол явж байна. За харин Хорват доороо иж плей-оффын эрхээ бол авчихсан. 6 тоглолтоос 16 оноотой явж байгаа бол Чех 7 тоглолтоос 13 оноотой хоёрт, Фарогийн аярлууд 7 тоглолтоос 12 оноотой 3-т явж байна. Сүүлийн тоглолт энэ хоёр юу байгаа юм бол? За тэрийг харъя. За энэ бол өстой сонирхолтой харагдаж байна. За Хорват бол бас 100% эрхээ авчааг байгаа тий. Бас Хорват нэг оноо л хэрэгтэй байна. Сүүлийн хоёр тоглолтоос. Нэг оноо л хэрэгтэй. Тэгэх юм бол шууд эрхээ авчин. За сүүлийн тойргийн тоглолтуудыг харъя. За Хорват Фарогийн арлуудын хамгийн сүүлчийн тоглолт юу юм бэ? Хорватын талбай дээр. За. Их зүйл юм байна да хөрхий те. Их хэцүү чаарсан байна. За Чех Гибралтартай байна. Чех тэгэхээр илүү амархан. За Хорват дахиад нэг тоглолт байгаа нь Монтенегрогийн талбай дээр юм байна. Тэгээ Фарогийн арал ганцхан тоглолт үлдсэн. Тэр нь Хорваттайгаа юм байна. Явж хамгийн хэцүү тоглолт юм. Хэцүү юм байна да. Хорват бол Феррери арлыг бол яаж хийж яагаад тийм баг. Феррери арлаас оноо зулгаач нь л та. Одоо асуудал байна. Тийм гайг байх гэж бодож байна. За өмнөх тоглолт нь юу болсон харъя л та. Өмнөх тоглолт нь Хорват Фарогийн нэг тэгэл очсон юм байна. Талбай дээр нь Андрей Крамаричийн гоолоор бас сайн үдсэн байна шүү дээ. Талбай дээр. Одоо тэгэл амт тавих нь дээ. Тийм Феррери арлаа. Үнэхээр юунаас зөвхөн оноо биш бүр хожих хэвээр. Хожих хэвээр Феррери арлаас тийм. Яаж яхад Чех нь Гибралтарт. Гибралтарын талбай дээр юм байна. Яг нь Гибралтар ч гэсэн бас юу хийчихэд байгаа ш тий. Гэтэ энэ удаа муу байгаа. Тий 0 оноотой байгаа. Энэ удаа үнэхээр муу байгаа. Яаж ч Гибралтар зочлно. Тий. Гибралтарчаас яг Португалчууд байгаа ш та. Уг нь олвол тий. Тэгээ Испани Англи булаацлаа тэгээ осгоо юм болно. Тий. Уг нь олвол ихэнх нь олзоо Португал нөхдөд ш тий. Тэгээд тэгэхээр бол бас яг нь гайг үзэж магадгүй. Гэхдээ юу байгаа. Одоо арайчтай одоо Чех тий. Зүгээр Фаро Айланд плей-оффын эрхийг авахын тулд өөртөө Хорватыг хожоод Гибралтар Чехээс оноо зулгах хэрэгтэй тий. Тэгэхээр Фаро Айланд бол илүү хэцүү харагдаж. Тэгээ нэг оноо юм боловч ер нь бол яг ийм нэг боломжуудаас гүрж 6 оноо мөртлөө илүү боломжтой харагдаад байгаа байхгүй. Швед Гибралтар Фаро Айланд эдрийг бодох юм бол харин за юм харагдаж байна. За дэлхийн аваргын тэгээд урчсан шат зааж байгаараа урчсан шатын мэрэгэн буучтаар сая сонирхолтой байсан. Хааланд Алмоз Али хоёроос харагдаж байна. За дэлхийн аваргын нийт урчсан шатны бүх тоглолтуудын байдлаар бол Эрлинг Хааланд болон Алмоз Али нар
юу яаж байгаа юм байна? Тэргүүлж явж байгаа юм байна. 12 голтой. За тэгээ Сон Хюмин, Мэгди Тареми болон Мохаммед Амура гэж тоглогчид нар 10 голтой. Тареми мэдээж Иран, Мохаммед Амура бол мэдээж Алжир тоглогчд байгаа. За араас Мохаммед Салах тэгээд юуны довтлогч Йордан довтлогч Али Олван болон Крис Вуд Шинэ Зеландын 9 голтой. Иймэрхүү болол явж шүү. Бас сонирхолтой харагдаж байна. За тэгээд нөгөө Inter Confederation Play-off ч бас сонирхолтой болох гэдэг байна шүү дээ. Тэрэн дээр бол ийм юм байна. Аз, Африк, Өмнөд Америк болон 70 орнуудаас нэг. За CONCACAF буюу Төв Хойд Америкаас 2 улсууд болол юу явах юм байна? Оролцох юм байна. За энэ чэнэс бол сонирхолтой ийм байна. За энэ чэнэс тэгээд 2 улс ирэхээ авах юм уу да. За тийм ээ 2 улс ирэхээ авах юм биш үү? Энэ саяны хэд бүгд хоорондоо тоглоод тийм. Seeded unseeded гэж хуваар муур явж байгаад тэгээд хоорондоо 2 тоглолтод бол явах нь байна. За өөр онц сонирхолтой зүйл юу байна бас харъя. За Словак Германы шиг сонирхолтой байгаа юм ба шүү дээ. Герман Словак 2 9 оноотой явж байгаа юм байна. Умард Ирланд 6 оноотой, Люксембург бол тэг оноотой молдорхон тодорхой болчихсон явж байгаа юм байна. Словакийн ийм сайн явж байгаа гэж бол ерөөсөө анзаараагүй юм байна шүү дээ. За тэгсэн чинь сүүлийн тойрогт бол сүүлийн 2 тойрогт юу юм байна? Герман Люксембургийн талбай дээр тоглох юм байна. За тэгээд Словактайгаа сүүлчийн тоглолт нь Словактайгаа талбай дээр тоглох юм байна. За Словак нь харин Умард Ирландыг талбай дээр үлээж аваад тэгээд Германд зочилж болвол тоглох юм тоглолтууд бол байгаа юм байна. За хоёулаа хожих магадлал маш өндөр юм байна ихний тоглолтонд тийм. Нэг нь Люксембург, нөгөөх нь Умард Ирландтай. Хэрвээ хоёулаа хожих юм бол 1-р байрын төлөө хамгийн сүүлчийн тойргийн тоглолт явах нь. За гэхдээ Умард Ирланд бас ч болохгүй 6 оноо авчихсан байгаа. Плей-оффын ирэх. За плей-офф биш бүр онлын үед 1-р байранд ч орох боломжтой. Ийм бол байж байгаа. Умард Ирланд ч өөрсдөө Люксембургтэй тоглоно. За автоматар тэр 3 оноо гэхэд нэг буруудахгүй. Тэгэнгүүт Словакиа хожчих юм бол Люксембургоо хожчиход тэгээд ийм том боломж бол байгаа. Тэгэхээр Умард Ирландыг бас басч болохгүй. Тэгэхээр Словак Умард Ирландын тоглолт маш ширүүн. Тийм. Умард Ирланд хожих юм бол баг ячих واخа, эрхээ авах واخа. Яг Умард Ирландын давуу тал нь Германт 2 тоглолцсон байгаа шүү дээ. Словак бол арайч Германыг хожчихгүй л үү дээ. Бас хэцүү шүү дээ, тийм. Ийм одоо сонирхолтой нөхцөл бол байгаа юм. Тэгэхээр Словак Умард Ирландын тоглолт нэлээд ач холбогдол өндөртэй. Тэр тоглолт шидэндээ. Тийм ээ. Нэлээд ширүүн тоглолт байна, тийм ээ. За өөр Франц юуны Украины хэсэг бас сонирхолтой харагдаж байна, тийм ээ. Франц бол дор ээж плей-офф ирэх авцсан. Украин, Исланд 2 аль нь одоо плей-офф ирэх авах юм боломжтой. За Азербайджаны хувьд бол плей-офф ирэх юм боломжтой. Шууд авах боломжгүй. Ийм дөрвөн улс хоорондоо бол явж байна. За Франц 10 оноотой, Украин 7, Исланд 4, Азербайджан 1 оноотой болол явж байгаа. За Азербайджаны хувьд юу нэр нь нэлээд хэцүү болчихсон. Тий, Азербайджан бодлоо ах уу. 2 хожоод нөгөө хэд нөө авахгүй байх гэсэн. Тийм байхгүй. Тий. Ер нь хэцүү л. За Азербайджан бол талбай дээр Исландтай тоглох бол Франц Украинтай тоглох юм талбай дээр. За дараа Франц Азербайджаны талбай дээр тоглох бол Украин талбай дээр Исландыг хүлээж авч тоглох нэ. За Украин бол Исландыг л хожино л гэж үзэх нь тий. За Францыг хожиж юм бол бүр 1-р ойрлооч орох боломж бас байна шүү дээ, тийм ээ. Тий. Тийм. За Украин бол дэлхийн аврагт Украиныг үүсгэн дээ ер нь тийм ээ. Харин ороод ирээс Украины шгшаг. Тэгээд сая энэ нэг Франц Исландын тоглолтод Исланд айгүй чухал оноо авсан. Франц өөртөө хожицсан бол шууд ирэх авчих байсан. Тэгээ нөө тэнцээд одоо өөрсөндөө ч боломж үрдүүлээд үлдээж байгаа гэсэн. Хэрвээ Исланд оноо авч чадаагүй бол Украинаас 4 оноо зөрүүтэй болчих болохоор энэ яг 2-р байрлал ороход бараг л худлаа болчих байсан. Исланд ч бас худлаа болох байсан. Ер нь бол айгүй хэцүү болох. Тийм, Исланд алчих юм бол нэг угаасаа баг худлаачих. Одоо ч 1 оноо авснараа 7-4 гэдэггүй. Яг тийм одоо нэг тоглолтоор шийдэх боломжоо өөрсдөө хадгалчихж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бол юу юм да гэж. За айгүй хэрэгтэй оноо авсан. Тэгээд Исланд нь өөрсдөө Украинтайгаа тоглоно сүүлийн тойрогт. Тэгэхээр одоо тэрнээс өмнөх тоглолтод юу болохоос бас айгүй хамаартай. Тий, одоо ингэж жишээлх юм бол за Франц Украины тоглолтын дээр за Франц бараг л хожих л байлгүй тий. Одоо Франц Исланд нь Азербайджанаа хожчих. Тий. Тэгэхэд Украин Исландаар зүгээр шууд 2-р ярин тий. Одоо сүүлийн яг мэдээж юу яж байгаа шүү дээ. PSN бол гаргаж байгаа шүү дээ, тийм. Европын хөлбөмбөгийн холбооны юуг бол урьдчилсан шүү дээ. Тэгээд яг мэдээж тоглолтуудыг хүмүүс нэг шүртээ үзэхгүй байгаа баг. Гэхдээ одоо 11 сарын цугларалтаар үзэх зорих тоглолт зөндөө шүү дээ. Тийм. Яг ялангуяа одоо нэг сүүлийн 6 одоо юуны 6-р тойрог эсвэл 8-р тойргийн тоглолтууд аюу олон юм шиг. Сая хоёлаа нөгөө Словакийн тоглолт сонирхолтой байна. Одоо энэ Украин Исланд харагдаж байна, тийм ээ. Норвег, Итали гэдэг ч юм уу. Тийм.
маш сонирхолтой тоглолтуудаас харагдчих шүү. Яа энэ Франц юу хоёр Украин хоёр өөрсдөө хожигдсан баг Украин биш Исланд хоёр өөрсдөө хожигдсан байхад энэ Украин Исландын тоглолттой амар тоглолт болох нь шүү. Тий, амар тоглолт бол. Бараг тиймэрхүү болох уу? Яа, тийм магад маш өндөр шүү дээ. Франц бол одоо ирэх биш. Сүүлийн 2 тойрогоос нэг оноо авах байлгүй те. Азербайджан очоо. Яг зүгээр Украин гэхдээ Францаас оноогоо зулгаачих юм бол дараа нь Исланд дээр зогх шаардлага маш бага болох гэдэг. Арай бага л тэнцэх зорилготой болчихсон тий. Тийм бас. Гэхдээ эвгүй л те. Франц шүү дээ. Тэгээ Франц энэ хоёр хоёулаа өмнө хожичоод Украин Исланд хоёр тоглолцсон гоё яг ихэвчлээ тий. Нэг тийм ганц нөгөө плей-оффын тоглолт шиг болчихно. Яг тэр шиг болно гэсэн тий. Тэгээ бас үзүүл бас сонирхолтой харагдаж байна шүү. За Европ бол яалч хөрсөлтөө бас сонирхолтой байна. За өөр хараагүй онцлог бүрэлдэхүүн. За Португалыг нэг харъя тийм ээ. За Португалтай хэсэг гэх юм бол F хэсэг юм байна. За Португал 10 оноотой явж байна. Кристиано Роналдо dos Santos Aveiro дахиад 2 гол хийсэн явж байлээ. Унгар 5 оноотой, Ирланд 4 оноотой, Армен 3 оноотой болов. Ахын гол 950 руу бараг хурж ах 948 болцсон байсан баха сая сүүл 948. Тий, хоёрыг хийгээд одоо 1291 тоглолтоос 948 гол 258 ассист 111 минут тутамд 1 гол 88 минут тутамд 1 голын оролцоо гэж байна. Амар тий. Одоо нэг 1000 голд хүрнэ л дээ. 1000 голд бол хүрнэ. Ер нь одоо зорилго нь угаасаа тэр л болчихлоо л тий. Карьерийнх нь. Тий. За сая бол Унгартай 2-2-оор тэнцсэн. Доминик Собослай эрдээр нэмэх нэг дээр гол хийж болов тоглолтын тооны харьцааг тэнцүүлж Унгар бол маш чухал нэг оноог бол бас авлаа. Ягаад гэвэл саяны тоглолтод хожигдсон байсан бол Ирландтай 4 оноо тэнцүү болчих байсан. Тэгээд тийм байсан. Үлдсэн тоглолтууд бол бас сонирхолтой харагдаж байгаа. Унгар Армени талбай дээр тоглон нөгөө талд нь Ирланд талбай дээр Португалыг үлдэж байна. За гол Ирландтай одоо Унгар өрсөлдөж 2 дугаар архийг ирэх авах гэж байгаа учраас Армени ойжих хэвээр. За Португал мэдээж Ирландыг хожих магадлал арай өндөр. За тэгэнгүүтээ сүүлийн тойрогт өөрсдөө талбай дээр Ирландыг хүлээж авч байгаа. Тэгэхээр Унгар бол саяны оноо маш чухал байсан. Иконооч гэсэн тийм ээ. За Португал бол харин сүүлийн тойрогт талбай дээр Арменийг хүлээж авсан. За тэгэхээр Португалийн хувьд бол 2 нэлээд боломжтой тоглолттой юм байна. Ирландын талбай дээрээ Арментэй юм байна. За урьдчилан шатанд бол Кристиано Роналдо dos Santos Aveiro 5 гол оруулчаад байж байна. Барнабас Варга, Эван Фергюсон нар 3 голтой явж байгаа юм байна. Энэ хэсэгт. Ирланд хэцүүхэн л ялээд сая 10 хүнтэй Арменийг арай гэж очсон шүү дээ. Тий. За энэ үрээд юу идүүлээ? Хэсэг завсалчаа. За хот маань тоггүй болсон байна. Тэглээ нэг хот унтаарай. Хот унтаарай. Нэг шиг юм боллоо. Тийм, холгаач нар сэрээрээ. Тий. Бид хоёр яг нэг дэлхийн аварга сонгогчдол дөнгөж дуусгаад Умард Ирланд, Германы, Словакийн тоглолтууд, өөр Итали, Норвегийн тоглолтууд гээл тий. Тэгэл Украин, Исландын тоглолтууд гээл ярьжсэн чинь тогтсорчлаа. Тий хот унтаарай гэсэн. Тэгээд хот унтж яхад бид хоёр нууцаар сэрчээд энэ дугаараа одоо дуусгая тий албиасаар өндөрлүүлчихье ороод ирлээ. Заалуур гэдэг ирж алга болох нь хашаа шин тий. За тэгээд ноутбукн дээр биччихсэн толдоо юу яалаа. Юмнууд байна. Тэгээ одоо камер, микрофон одоо бүх юмнууд маань ноутбукны павераар одоохондоо явж чинь тэгээд бас оныг удахгүй бах. Тэгээд юу яа? Энэ үрээд ерөнхийдөө өндөрлөе гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн яриа сонирхолтой байлаа. Гэхдээ хүссэн хэмжээнд бас хангалттай уртал байж чадсангүй. Гэхдээ цагийн дэмий өргөдөг гэж найдаж байна. Тэгээд одоо нөгөө нэг байгалийн давагдчихгүй хүчин зүйл гэдэг шиг юм болчихлоо. Улаанбаатар яг үнэндээ тий. Улаанбаатарын давагдчихгүй хүчин зүйлтэй тулгарчлаа. Тий, тэрнтэй тулгарчлаа. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Мэдээж албасны хамтрагчд болох Поланер болон Milwaukee брендийн хамт олондоо MMS болон MSM компани хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За Zelo-гийн хамт олон ч гэсэн баярлалаа. Сая одоо тогон тасарсан. Эхлээд зөвхөн эднийх юм уу гэж бодлоо. За тэгсэн эхлээд барилгын юм уу гэж бодлоо. За тэгсэн чи дүүргэн юм уу гэж бодсон юу вэ гэж одоо бүр хотоороо барыг тэгж. Энд аюу олон газар тасарсан байна те.
айгуу олон газар тасарсан байна. Тийм тэгээд Зелогийн хэд масаа бас тогтсохоос өмнө бид эдийн ажлын гоё хоолыг бэлтгэсэн байсан маань маш гоё. Яг гоё цастай өдөр сайхан халуун шүл угаад амжлаа бас сайхан байна. Тэгээд Зелогийн хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. За Аурагийн хамт олонд ч гэсэн баярлалаа. Согоо маань юугаар ажиллаж байгаа, партнер ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн дугаар сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн дугаараар мэдээж Премьер Лиг одоо лигүүд те Премьер Лиг гэлтгүү лигүүд маань ороод ирэх учраас бас ярих тоглолт сэдв бол нэлээд олон болох гэж бодож байна. Би уг нь дараагийн нөгөө тоглолтууд юу болох чинь яаж нэнэтрээгээд гэмтэл бэртэл агай өөр олон зүйлүүдийг ярих байсан боловч одоо нэг Улаанбаатар хотын давтагч үзсэн зүйл болчлаа уучлаарай. Тий та хэд маань ойлгоно гэж найдаж байна. Тэгээд бас сонирхолтой нь N-Sport суугаар бол бас Шого Брента шоу подкаст гардаг болсон байгаа. Одоо сонсогчдын маань сайн мэддэг Одмондөр радио гэж байгаа шүү дээ, тийм ээ. Одмондөр радиогоор бас гардаг болсон байгаа. Тэгээд тийм учраас сонсох боломжийг айлуулах нэмгээд хичээж байгаа шүү. За тэгээд ерөнхий спонсороор бол байгууллагатай хамтраад бэлэн байгаа. Тэрэн дээр хэрвээ холбогдохыг хүсвэл мэдээлэл авахыг хүсвэл холбогдож болно. За тэгээд юу нэг мэдээлэл зарын чанартай мэдээлэл рүү дуусчих гэж бодож байна. Жогагийн цэвэр яг сошиал медиа YouTube оронд тэрэнд YouTube болон сошиал медиа дээр одоо ажиллах оюутан ч юм уу одоо яг part timer ажиллах сонирхолтой хөлбөмбөгийн фанат хошин шогийн мэдрэмжтэй сошиал медиа дээр одоо тодорхой хэмжээний experienceтэй хөлбөмбөг сайн мэддэг, судалдаг, сонирхдаг, уншиж судлах те сошиал медиа дээр ажиллах хүсэлтэй хүн байвал холбогдоорой гэж хүсгээр байна. Шууд евро бичиж болно. Манай хуудас руу бичиж болно. CV байгавал бүр сайн байна. Өмнө ажиллаж исэн, хийж исэн сайт пэйж ч юм уу те. Байхгүйсэн ч бол болно нээлттэй. Тэгээд full time ажил гэж би амлаж чадахгүй. Бүтэн цалин бол өгч чадахгүй. Full time ажлын те. Худлаа ярмааргүй байна. Гэхдээ ямар ч сан хоосон бол байлгахгүй. Гой цалинтай тэгээд дуртай юм их боломж бол байгаа гэж бодож байна. Тийм талаар залуучууд байл холбогдоорой. Тийм юм байна. Тэгээд Шого Брента шоу подкастын 4 дахь улирлын 6 тий 6 дахь анги байлаа. Зингэлдээ баярлаа. Баярлаа. За тэг хамтсан бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяр та.